Одоо бид нар бол эмч бол биш байхгүй. Эмч хүн тасгалжуулагч бас биш. Эмчтэр очиод үзүүлсэн турал гэсэн ийм онш өгсөөл гэж хэлдэг. Ихэнх нь тэгж ярьдаг шүү. Энэ улсын тэгэл тэн дээр чи ингээл шаналгачиж байгаа би өөрийгөө бодвол за энэ үнийг яаж турах вэ ингээл бодоол нэг ёсны цэс гаргаал. Тий. За хоёул ингээд ажиллаад. Энэ хүнийг ингээд. Өө тэнгууд би байцаа иддэггүй гэж хэллээ шүү дээ. Харшилтаргүй юу? Би Кевин харшилтай гэж хэллээ шүү дээ нөхдөө чинь тий. Өөр тэгээд би огт гурил иддэггүй. Тэгсэр нь тархалаад гээл тий. Би ерөөс чихэр иддэггүй, чихрний харшилтай гэдэг. Тэгсэр нь тархалцсан байгаа. Тэр яагаад тэгж байгаа юм бол? Тий. Сайн байцгаана уу сонсогчдоо. Өндөр өсгийд подкастын ээлж дугаар эхэлж байна. За өндөр өсгийд подкастыг Хөгтөнгөр радиогийн хөтлөгч Туул Яманаар сонсогч та бүхэнд хүргэдэг. Энэ өдрийн зочин их онцлогтой өндөр өсгийд подкастаар бүсгийчүүдийн сэдвээр бид хоёр эмэгтэй зочдтой ярилцчихсан бол өнөөдөр анхны эрэгтэй зочноо урьсан. Тэгэхээр өнөөдрийн зочин бол Монголын эргэлтэд дугуйн холбооны тэргүүн Сүлд спиннинг клубын захирал Мөг Сүлдтэй ярихаар урьсан. За сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн минь төргийа. За баярлалаа. Хайртаж өдрийн минь төргий. Баярлалаа. Одоо ч нэг анхны нөгөө эрэгтэй оролцогч болсондоо их баяртай байгаа шүү дээ. Болгоныг биш үү? Биш. Би ч гоолтой. Тэгээд анх удаага эрэгтэй хүн ингээд дундаа зочноор ураад суусан чинь ямар байна юм аа? Надад сонирхолтой санагдчихэв. Надад ч бас их санагдав. Энэ эмэгтэй хүний мэдрэмж бас өөр юм а тийм ээ. Эмэгтэйчүүд суугаад ярихаар илүү нарийн нандин яг ингээд асуудалтай төвлөрөөд байдаг. Эрэгтэй хүн суугаад ярихсан чинь бас өөрөө шүү. Гэтэ сэдв нь тий чухал хэрнээ жоохон тий эвгүй гэхгүй юу. За тэгээд өнөөдөр ярих сэдв маань юу илээ? Юуны талаар бид нар ярих уу? Спиннингийн клубын захирал гэж байгаа болохоор ер нь ойлгогдсон баха. Жингээ хасах тухай, зөв жин хасах тухай, турна гэх нь зөв юм уу? Эмэгтэйчүүдийн төвчээрийн тухай, шантралтын тухай, тархан эмэгтэйн сэтгэл зүйн тухай гэл ерөөсөө ямар сэдвэн нэрээ мунтахгүй байна. Шинэ жил ойртож чинь баахан жингээ хасах гад бооцоо тавьсан хүүхнүүд дундаас ирсэн үү? Ер нь тэглээ шиг. Сүүлийн үеийн нөхцөл байдал ер нь ямар байна? Ер нь танай спиннингийн чинь дийлийнх нь эмэгтэй хүмүүс байгаа. Бараг 90-95% нэмэгтэйчүүд байна шүү дээ. Тэгээ ер нь бол одоо нөгөө шинэ жилийн уур амьсгал орцсон 25 он ч одоо дуусахад өгсөн нэлийн ширүүг үүсэж штэ тий. Он гараад нэг сард бол нэг хүмүүс чинь ухаардсан штэ тийм ээ. За одоо ста нэр одоо 25 оноо 26 оноо ингэнэ тэгнэ гэж баган төлөвлөгөө гаргаад нэг хэсэг явна. Тэгээд нийгмийн амьдрал донд ороод бужигнаа явцдаг. Яг нэг он дуусах төгөөд ирэх бас нэг тийм сэрдэг гэх юм уу ухаардаг нэг тийм сарууд байна шүү дээ. Тэр сарууд ч нэг 11 12 сарууд л байна л та тий. Ер нь уур амьсгал бол нэлийн ширүүн байна. Он гартал турцгай ураа эхэлсэн. Тэгэхээр ер нь турна гэж ярих нь зөв юм уу? Манай ээж бол турна гэж ярих болохгүй. Энд чинь турна гэдэг чинь сайхан юм биш. Хүн өвчтөө зовлонтой болчоод л тураалдаа орно гэдэг үгний үндэс болохоор зөв жинтэй байх, жингээ хас гэж ярьжээ гэд. Яг би чинь нөгөө 20 эдтэйгээс л жинтэйгээ ярьж явсан хүн болохоор тийм үгийг их сонсч байсан. Ер нь бол тийм шүү. Надад бас хүмүүс хэлдэг яг тураагаад өгнө, турна гэдэг ийм нийтлэг хэллэгтэй болчиход байгаа. Тэгээд ер нь бол яг жингээ хасах, илүүл жингээ хасах, тийм ээ, илүүл жингээсээ салах гэдэг ийм л ойлголт байгаа. Тэрнээс биш турж эцэх гэдэг ойлголт ч бас нэг арай өөр болчиход байгаа юм л та. Тэгэхээр яг спиннингийн одоо энэ ертөнцид гэх юм уу, илүүдэлж юм бол асуудал биш гэдэг ийм үрэттэйгээр одоо би 10 жилийн өмнө анх яг энэ спиннинг ертөнцид төл тавьж исэн байна л да. Тэгээд яг энэ үрээгараа л би явдаг. Илүүдэлж юм бол асуудал биш ээ. Гэхдээ тухайн хүн маань өөрөө сэтгэл зүй библиэдраа бэлдээд зүгээр нэг цүнхөө үрж ирээл одоо дуун дэрж игээл турчдаг юм ойлголт ирдэг байхгүй. Ялгаа байхгүй. Ерөөсөө эрэгтэйч бай, эмэгтэйч бай, насан турш хүмүүс яг л одоо тэр сүлдгээ дасгалжуулагч юм уу спиннинг клуб дээр ирлээ. Ямар ч мэдгэдэггүй ирж байгаа шүү дээ. Яг л нэг 2 дугаар ингээ хөвчгөл бүгдээрээ шинэ хувцас аваад шинэ бүү зөмсөөл те шинэ хувцастай ингээл ирдэг байхгүй. Тэгэхээр ямар ч ойлголт байхгүй халаалж яаж игийн тэр амьсгаагаа яаж авах юм сэтгэл хөдлөл өндөртэй л ерөөсөө энэ дээрэл би турах юм байна гэдэг ойлголттой. Тэгэхээр эхлээд эн чин шатраалтай явж байгаа. Тухайн хүний жин хэр байна 80 юу 90 юу 100 юу 100-аас дээш үү гэдэг ийм ангиллуудаар явж байгаа. 100 кг-аас дээш бол одоо үнэмлэхүй ангиллал буюу хүнд хамгийн хүнд одоо жингийн ангиллал гэж явдээ. Тэгэхээр тухайн хүний бие онцлогийг тааруулаад зөвлөгөөнүүд гаргаж өгнө. Тухайн хүний цусны бүлэг ямар байна? Хоолт нь амьдралын маяг ямар байгаад байгаа юм? Яг ямар асуудал тулгараад байна гэдэг. Одоо жингээс болол бараг худалчунд 180% нурууны асуудалтай болж байна шүү дээ. 70 юм уу 80% бараг тийм байна. Ерөөс ирж байгаа хүн болгон
нуруу суулттай, мөрөлдтэй, шохоожилтэй тийм ээ. За би ийм суугаа ажил эрхэлдэг, офис ажил эрхэлдэг. Эсвэл одоо ийм хүн юм мөргсөн ч гэдэг юм гээд янз бүрийн асуулттай хүмүүс ирдэг. Энэ болгон дээр одоо ингээд дасгалжуулагч хүн бол өөрөө ирэхгүй одоо юу гэдэг эмчийн анхан шатны тийм мэдлэгтэй болохоос өөр аргуулж байна. Сэтгэл зүйч болохоос өөр аргуулж байна тийм ээ. Хоол зөөн ийм анхан шатны мэдлэгтгүнтэй болж байна дасгалжуулагч нар. Энэ ажлын уялдаатай холбогд ийм болж байгаа байхгүй. Тэгээд дээр нь дасгалжуулагч өөрөө гүйцэтгэл ингээл явж байна. Тэгэхээр тухайн хүний нэгт бол би сэтгэл зүй дээр нь эхэлж ярих хэрэгтэй гэж боддог. Шууд оруулж ирээд дасгал хийхээс илүүтэйгээр тухайн хүний сэтгэл зүй яг ямар байгаад байгаа. Таргаснасаа болоод тэр хүний амьдрал хэв маяг болон тийм ээ гэр бүл ямар асуудал тулгараад байна ч гэдэг юм. Ажилд карьерт хүртэл одоо нийлүүлж ин асуудал тулгарч штэ. Тэгэхээр энэ дээр нь эхэлж байгаа анализ хийгээд тухайн цаахан зөвлөгөө өгөө сэтгэл зүгээр нь маш гоё дэмжиад төлөвлөгөө гаргая явдаг. За чи 100 кг-тай бол 2-3 сарын төлөвлөгөө гаргая. Эхний 1 сардаа нэг 8-аас 10 кг, 2 дахь сардаа нэг 6-аас 7 кг, 3 дахь сардаа нэг 4-өөс 5 ч гэдэг юм уу. Ийм шат тараалаар явахгүй бол нэг сарын дотор орж ирэл нэг 20 кг масчих юм шиг юм бодоод байдаг. Их хурдан хасгаад. Тий, энэ бол тухайн хүний 10 20 жил одоо хоримтлуулж ирсэн тэр их өөхийг тэгээ нэг ганц 2 сарын дотор хасч байгаа юм шиг хүмүүс ингээд нэг 20 хоногийн дотор хасах юм шиг ийм ойлголттой яваад байдаг. Энэ бол маш буруу байхгүй. А яг шинжилгээний үндэслэр бол сарын дотор нэг 2-оос 3 кг гэсэн ийм норм байдаг. Гэхдээ бас бидний идж байгаа хоол хүнс уур амьсгал тийм ээ. Ингээ бүх зүйлүүд бол өөр байдаг. Монголчууд бол маш их одоо тэсвэр сайтай. Дасгалын ачаал авах чадвар бол маш сайн ийм хандлагатай байдаг учраас ерөөдөө жин дээр нь анхаарал ийм төлөвлөгөө гаргаад дараа нь хоолны зөвлөгөөн дээр нь 7-7 хоног орно ч юм уу төлөвлөгөө гаргаа явдаг. Ер нь бол жин асуулна гэдэг чинь яг морь үйж байгаатай адилхан шүү. Хортон морь үйж байгаа яг адилхан тийм мэдрэмж шаарддаг. Зүгээр нэг ингэ явцдаг биш. Уяач хүн чинь зэлэн дээр очил тэгдэг өстэй. Би чи хөөх тогтоо хортон морь их ундаг байсан шүү. Тэгээ сүүл ингэ бодоход ерөөсөө нэг уяач шиг л ажил юм байна тий. Баахан моринууд. Тий. Ерөөсөө тийм. За энэ морийг одоо ямар өнөдөр ажил хийх үү тий. Дахиулах уу, тарлах юм уу, хөлс авах юм уу? Тэр амьсгал нь ямар байна? Сэтгэл зүйн ямар байна тий. Тэр одоо хурдан ямар байна ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд нэг энэ бүх зүйлийг нь мэдрээд тэрнээс биш энийг идэл энийг уугаал энэ дасгалыг хийгээл турна гэсэн ойлголт бас байхгүй. Хэсэг явж байгаа зуурна. Тэр үед хүмүүсийн тухайн одоо хичээлэгчийн сэтгэл зүгээр унана. Энэ дээр дасгалжуулагч нь яаж ажиллах юм гээл мэдрэмж их шаардсан шүү дээ. Тэгээд дээр нь за хоёлаа энэ дэглэмээр нэг яваад үзье тий. 2 хоног яваач үз. Тэгээ бууж явах юм бол хоёлаа дахиад 2 хоног сунгаж гэдэг юм. Болохгүй бол шууд өөрчилж гэдэг юм. Тэрнээс биш зөвхөн нэг одоо дахиан зээч махадтай эсвэл үхрийн махад эсвэл брокколид гэл ингээд зөвлөждөг. Яг тэр нь ороод булчин дээр яаж задраад байгаа тийм ээ. Яг тэр жин асуулгад нөлөөлж ийн үгүй юу гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Эсвэл авчил Франц дэглэм гэл сам орхоны дэглэм баримлж шиг ингээд юм яриад байдаг. Тэгэхээр бид нар чи өөрсдөө цаг урд тохирсон бас хоол хүнсээ нийтлэг юм хоол хүнсийг бид нар хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж тухайн хүний бэлтгэл одоо амралт хоолт бол маш уялдаа холбоотой ингэж явна. Тэгэхээр ерөөсөө уяач хүн бол яг тэр уйж байгаа мориндоо бол маш анхаарал хандуулж явдаг ийм л ажил хийх. Нэг өстө хүсдэг бол махаа идж байгаа, гурлаа идж байгаа л турчмаар байгаа. Тэгээ дээрэс нь хөвтөж байгаа дөө. Тий. Сайхан хөвчөөрөө тасглаа гэсэн. Хүмүүс ч одоо тэгээд ингээд орон дотроо залбираад бол турахгүй байна гэдээ ойлгоцсон шүү дээ тий. Тэгээ би бол яг илүүдл жингийг бол яг ингээд зүүрлж хэлэх юм бол юм тий галтуулын хайлмаг гэх юм уу тэгж зөөрлж хэлнэ. Тийм их хор хүнэлтэй гэх юм уу тийм ээ тухайн хүн тэрийг шатаахгүй бол тэр ингээд орчиндөө одоо юу гэдгийг тухайн хүний хорон зайд ер нь бол маш сөргөөр нөлөөлдөг юм л зүйл байгаа. Тантай би бас яг санал нэг байна. Эхлээд жингээ хасъя гэж бодож байгаа эмэгтэй хүн шийдвэр гаргах хэрэгтэй. Сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй. Би чинь төрх одоо жирэмслэлтийн шалтгаанаас 2 удаа 100 кг гарч төрөөд тэгээд ерөөсө цэвэр 95 кг-тай тогтдог. Зарим эмэгтэйчүүд хөхүүлээд ахаар жингээ хасаад нэг аажимдаа буучдаг шүү. Тийм төрлийн хүн биш. Анхны төрөлтөн дээр тэхвах гэж найдаад би 3 жил 90 гаруй кг-тай явж үзсэн. Тэгээд за би ер нь бүтэхгүй өөр төрлийн хүн байна гэд жингээ хасаж эхлэхэд автет гэдэг чинь жингээ дагаад маш их болчдөг. Тэгээд ерөөсө гурилан идэх юм зүүдэлж хондог. Тийм жинтэй эмэгтэйчүүд ер нь мэдээ. Тэгээд тэрийг ингээд өөртөө ингээд нөгөө тушаалаа өгөөл ич болохгүй гэдэг ирэхээр сүүл рүү ингээд нөгөө стресстэй гэх юм байхгүй. Тэрнээс болоод. Стресстэй ямар нэг юм ингээд стресстэй тундаг. Ерөөсөө яг юу нь мэддэхгүй хүмүүртлээ стресстэй. Тэгэхээр тухайн хүн маань өөрийгөө өвчлээд байна л гэсэн үг байхгүй. Сэтгэл зүй байхгүй байна л гэсэн үг л дээ. Энэ нөгөө хүүхнүүд өсгөөчүүд маань
өөр байна тий. Өөр сая яг ярьж байна. Тэгэхээр ийм гаднаас нь хараад ийм төрлийн эмэгтэйчүүд удаан хасдаг. Ийм төрлийн эмэгтэйчүүд хурдан хасдаг гэдэг юм байдаг. Ер нь бол төрсний дараах гэж бас байна. Төрөлхийн одоо удамшлын гаралтай таргалт гэж бас байна л да. Одоо нэг гоё шилбэрээ бүтэн гэж яриад байдаг шүү дээ. Галфитай гэдэр гэж яриад байдаг. Бас нэг тийм эрүүл мэндийн шалтгаан зул таргалсан таргалт бас байж байна. Ажил мэргэжлийн онцлогоос улсан таргалт бас байж байна. Тийм ээ. Ингээ ер нь бол дөрвийн тим ангил байгаа. Тухайн хүний гэхдээ бас өөртөө тааруулаад дасгал хөдөлгөөнүүдийн хоолтын төр ирсэн шиг яг тааруулаад явна. Ер нь төрсний дараах таргалт бол бас нэг өөхөн задарсан гэх юм уу. Нэгтрал арай багт юм сул гэдэг. Тийм. Гэхдээ төрснөөс шууд төрөөч юм уу одоо 1 сар 2 сар болоод явдаг чи ойлголт биш л дээ. Төрснөөс хойш 4 сарын дараа гэсэн бас нэг тодорхой залтууд би хийсвэрээр төрсөн юм өөрөөр төрсөн юм уу тийм ээ. Дээр нь одоо тэр хөлрөөдөг хувцыг яаж өмсөх ёстой ингээл ийм асуудлууд тулгардаг. Төрсний дараах одоо эмэгтэйчүүд бол хавн ихтэй байдаг. Тэгээ эхлээд асуул үлээ дөрөнгөд эхний 7 хоногт баг 4-5 ил хасдаг. Энэ бол биеинд хавн бууж байна. Дээр нь гизэндээ бохирдол бас цэвэрлэгч ер нь хүмүүсийн. Тэгээ яг 2 дахь 7 хоногоос бол одоо дасгал хөдөлгөөндөө тасаад дотор гадрууг нь хайлаад жим буугаад эхэлдэг ийм талтай. Тэгэхээр шууд оруулж ирээд тухайн хүний дасгал хөдөлгөөнөөр мэддэж болохгүй л дээ. Өөх нь одоо юу гэдэг нэг бөмбөг шиг юм хатуу хүмүүс бас байдаг. Ялангуяа ирчүүд их юм байдаг. Гэсэн тэрийг булчин гэж ойлгох байхгүй биш. Тэр чинь ерөөсөө ингээд нэг хунгаралцсан цас шиг ингээд тагтарчсан гэсэн үг байхгүй. Олон жилийн тий. Тэгэхээр тэрийг бас дасгал хөдөлгөөнөөр л асна. Хоолой барин дасгал хоёроор юм. Ялангуяа бол манай ирчүүд спиннингэр яг тууштай явах юм бол маш сайн хасдаг шүү дээ. Мэдээж хэрэг булчин ажиллах чадвар бол илүү л байдаг. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хоёр ингээд спиннингээр харьцуулаад харах юм бол эмэгтэйчүүд бол ер нь сэтгэлийн төвч хэрэгтэй. 3 сар бол торохгүй л ингээд явчихдаг. Хасаг тусмаа уламл цаашаа шунаад идэг. Одоо нэг 5 хил асчаа. Одоо нэг 3 хил дээл. 25 хил асчаад дахиад 30 хүргэнэ яваад идэг. Ирчүүд бол эхний нэг 10 хоног ч юм уу 1 сар яваал. Тэг эхний нэг сарын дотор 10 15 хил асчаал алгуул. Тэгээ буцаад нэг хөрөж ирэхгүй. Таргалчаад. Сүнж шантарч гадаад байгаа. Жоон төвчэр муутай юм болоо гэж баардаг. Эмэгтэйчүүд бол одоо тэр нөгөө ста нэг тэр төрх гэдэг процесс шиг тэр маш их төвчээрл байдсан байх юм гэж хараад байгаа. Ер нь ингээд хараад байгаа. Жингээ хасах олон аргууд байгаа. Дэглэн барьж байна, спиннинг одоо ингээд хийж байна, ууланд алхаж байна. Одоо яадгийн энэ аргуудаас одоо та чи спиннингийн багш 10 гаруй жил дасгалжуулагч хийж байгаа. Яагаад спиннинг гэж энэ дотроос? Ер нь бол олон төрөл биш үү? За турыг хүн ууланд алхаач, өглөө алхаад ч юм уу тийм ээ. Яаж л яаж турж болох л баг. Гэхдээ дөрөв нэлсэн сэтгэл зүй гэдэг юмар л шанддаг. Энэ дээр л ерөөсөн хүмүүс бол ихэнх нь одоо юу гэдэг жингээ хасч чадахгүй. Тэрнээс болдог бол бүгд л хасчмаар байгаа. Би ч тийм болчмоор ийм ч болчмоор байна гэл юм яадаг. Тэгвэл баяраас баяраа хооронд ингэж зориулж жингээ хасдаг ч юм уу. Энэ байдал биш. Ерөөсөө л өөрийгөө тодорхой болол тэр сэтгэл зүгөө маш гоё бэлдээл ингээл 3 сарын муу 6 сарын төлөвлөгөө гаргаж явах хэрэгтэй. Тэгээ ер нь спиннинг ч өөрөө хамгийн өндөр килокалори шатаадаг. За биеийн бүх хүчин жигэд ажиллуулж чаддаг. За дээр нь одоо entertainment спорт гэж явдаг л та. Хөгжмийн эмнэлэр дасгал хөдөлгөөнөө гүйцэтгэдэг. 60 минут бол ингээл маш хурдан тусдаг. Тухайн уйдах завгүй дээр нөгөө эмоцийг шаардсан спорт. Тийм учраас дасгал хөдөлгөөн ерөөс танкимаараа бид нар шууд ингээл нэг дор 20 хүн 30 хүн зэрэг хичээлэл явдаг. Би ч өөрөө тэрийг мэдэхгүй ш. Нэг дор би 3 цаг дараалал ордог. Тэгэл тэр 3 цаг яг босоогоор тэнд ингээл 3 бодуулах л сольж байгаа шүү дээ. Нэвт нь ороод ингээл хөлрөөл тэр олон хүмүүс уур амьсгал дунд ороод ирэхээр өөрөө тийм хэрч хүч өөрөө ирэхгүй ингээ мэдрээ явчихдаг. Тэгэл нэг 3 цаг баг 30 минут ч л дуустдаг надад. Тэгэхээр нэг 60 минут бол аюул урт хугацаанд ингээд юу гэдэг өндөр килокалори шатаадаг. Нэгэсэнд бол 60 минут явхад нэг 8-аас 12 км гүйсэнд тэмцэх хэмжээний ачааллыг авдаг гэж ярьдээ. Тэгээ дунджаар тэгээ нэг 320-оос нэг 400 килокалори ч юм шатааж байгаа тухайныхаа ачаалаас хамаарат. Анх спиннингийн тухай ярьж байхад эргэн тойрны хүмүүс ингэж яриад байдаг байсан. Өвдөгний үе маш муудаад идэх юм байлаа. Энэ жингээс болсон юм уу? Эсвэл тухайн газрын одоо багш дасгалжуулагчийн буруу байсан уу? Буруу техник хөдөлгөөн өнтер гэж бас байдаг бах. Тэрнээс болсон юм болов уу? Яг гоё тийм үений шингэн багсдаг ч юм уу өвддөг эдэргээд юм яригддаг. Эсвэл гоё шилбэрээ бүдүүрдэг эдэргээл юм ярьдаг л да. Яг одоо юу гэдэг гоё шилбэрээ дугуйж игээ тийм бүдүүрсэн ойлголт бол байхгүй. Яг тэгж ам дамжиж яриад идэх байхгүй. Үений шингэн гэдэг маань тухайн хүний амьдралаас
хэм маягаас нь шалтгаалаад үений шингэн багассан байж болно. Тэгээд дасгал хөдөлгөөн хийхдээ ер нь бол спиннинг хичээлэгтээ өвдөгч зүг хэвээр. Заавал. Тэгээд дээр нь техник байх хэвээр шүү дээ. Тодорхой хэмжээний техникээ тэр хөлөө яг гадагш нь юм уу, тийм ээ? Авчиж авах гэдэг юм уу? Босоож ийхдээ ямар одоо хэдэн градусын үнцэг авах юм. Гар хөл зөвхөн хөлн дээр биш, гар мөр цээжин дээр давхар ачаал авч явах хэвээр. Дээр нь амьсгал гэдэг бас чухал. Амраар амьсгалах юм уу, амаараа амьсгалж яваад байгаа юм уу? Өрүүл болгон дээр ангилтын явж байгаа шүү дээ. 1 2 3 4 5 явж байгаа. Тэр өрүүл болгон дээрээс барилт нь явахаар булчин дээр бас өөр ачаалууд ирдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр орж ирэхтэн за сайн байцгаана уу бүгдээрээ. За нэг 3 минут л зарцуулна шүү дээ. Өрүүлийн ангил техникийн зааж юм суудлын өн дээр яа тааруулах юм. Суудлын өн дээр ер нь бол таараагүйгээс олж өвдгөн дээр ачаал ирдэг. Тийм талтай шүү. Тэгэхээр өндөр хүнийг нэг намхан суудлын дээр суулгаж байгаа хөл нь ингээд нугаларчдаг. Ингэж яваад байдаг. Энээсээ болоод одоо үений ч юм уу янз бүрийн гэмтэл авах магадaltaй. Тэгэхээр тухайн үеийн өндөртэй харьцуулаад ташаандлага нь харалтаа. Өндөрийг харуулж өгдөг. Суудлын өндөрийг. Тэгээд ихээр яг тэр хүн өөрийнхөө стандарт хэмжээнд маш гоё зөв техникээр явдаг байхгүй. Тэгэхээр энийг би одоо бас спиннинг багш нартай бол хэлж байгаа л да. Ингээд ийм байх ёстой шүү гэдэг ийм стандартын тогтоогоод бас нэг холбооны дүрм журмаараа явж л байна. Тэ. Энэнд спиннингд явж болохгүй хүн гэдэг заалт байдаг уу? Жишээ нь би зүрх судасны өвчтөй хүн явж болохгүй байх гэж бодоод идэв шүү. Тэгээд яг зүрх судасны гэдэг одоо өвчнөр төрөөлөд идэг хүмүүс байдаг л да. Тэгээд тэгсэн ирнэ тархалаад идэг. Тэгээ эмчтэр очиж үзүүлэн тур гэдэг. Эмчүүл тураахгүй штэ. Зөвлөгөөл өгнө. Зүрхний титэм судас асуудалтай байна уу? Даралт юм уу? Эсвэл сахар асуудалтай байна уу? Нуруу нугас асуудалтай байна уу гэл энэ таргалтандаас дандаа очингуул хэвлийн хөндөө өөхтэй, элэг өөхөлтэй байна, зүрх өөхөлтэй байна, цус өтгөн байна, тийм ээ. Сахар их байна. Тур гэдэл явуул. Тэрнээс яг тийм юм дээр очихгүй. Тэгээ нөгөөдөл нэг эмчийн бичгээ барьцаа хүрээд ирдэг. Турах гэсэн юм. Тэгээд эмч тур гэсэн зөвлөгөө өгсөө. Миний одоо даралт сахар их байна гэл ингээд хүрээд ирдэг байхгүй. Тэр болгон дээр нь би одоо өөрөөсөө зайлуулаад та зүрх асуудалтай бойл байл. Битийгээд ах хэцүү, бөөр асуудалтай байна бойл гээд ах хэцүү. За ямар онш вэ те. За та хизэнээс эхэлж ингээд хэм алдаж эхэлсэн ч гэдэг юм. Эсвэл одоо те бөөр өвж эхэлсэн ч гэдэг юм. Ингээд энэ асуудал дээр нь айл болго ярилцаад анализ хийгээд тэгээд энэ дээр нь заавар зөвлөгөө өгөөд өдөр болгон биш өнжөөд ч юм уу тасглаа тийм баагаар эхэлж явуулаад тэгээд дээр нь одоо юу гэдэг тэр хоолтон дээр нь жоохон анхаарал ингээд яваад ирэн тухайн хүн маань өөрөө гоё урамшаад жингээ хасаа сэтгэл санааны өвч гоё болоод ингээд ирдэг. Тэрнээс одоо хөл мууталыг би таны тураахгүй яг та өөр газар очих юм ингээд явуулчдаг багш нар зөндөө би бол яг тэр өөр дээр би нүнийг ажиллаад үзье тийм ээ тасгалжуулагч одоо мэрэгчлээ юм бол ямар ч гэсэн өөрийгөө энэ хүн дээр ингээ ажиллаад тэр хол явах нь болчих юм шиг санагддаг байхгүй. Ер нь тийм ол зөндөө хүмүүс дээр ажиллаж байна. Одоо хиймэл юм түнхний суулгацсан хүмүүс надад ажилласан шүү дээ. Тийм бүр тийм асуудалтай. Зүрхний юм одоо хүн хаалгаанд хүртэл орж исэн тийм хүнч надад ирж байсан. Огт сонсголгүй хүн хүртэл надад явдаг л байсан шүү дээ. Тасгалаа хараад хийгээд энэ 20 ил 25 ил асаал явж л байсан тийм. Тэгээ ийм хүмүүс бол зөндөө ирж байсан. За тэгэл тэр сахарын асуудалтай одоо тийм хүмүүс маш их ирдэг. Сайн сонссон чи энэ түрээд миний нуруу өвдөд нурууны зураг ахуулаад эмнэлгээр яваад тэгээ нөгөө улсын эмнэлэг хүлээх гэсэн чинь очир нь ер нь их байдаг шүү дээ. Хүлээж дийлэхгүй 50,000 төгрөг төлөөд нэг хувийн эмнэлэгт ороо. Тэгсэн чинь би 50,000 төгрөгөөр 2 үг сонсоо гарч ирсэн. Жингээ хас. Тэгээд би юу тэр нуруунд айхтар асуудал азар байгаагүй. Зүгээр жин ихтснээс болоод хүний өвдгөнд одоо нуруунд ачаалт үүсээд тэгээд дээрээс нь суугаа ажил хийгээд. Ер нь жин ихтэй болоод ирэхээр нурууны дискнүүд чинь даралт өгч байгаа. Тий. Тэгээд тэр үений шингэн багасах нөлөөлж байна. Дээр нь өвдгөний үеийн дээр даралт ирж байна. Хөлийн давхаан дээр бас даралт ирж байгаа. Тийм учраас спиннинг хичээлж байгаа хүмүүсийг би хатуу зузаан болтой бүү зөмсөө гэж өвлөд идэв тэр байхгүй юу. Спиннингийн одоо гэр хичээлэх гэж байгаа хүмүүст зориулсан тусгай хувцас байдаг юм уу? Эсвэл түрүүний хэлсэнчлэн нөгөө шинэ хувцснуудаа тусгай хувцас гэдэг юм бол байхгүй. Байхгүй юу? Тэгээ хүмүүс ч өөр хийдэг байхгүй. Би нөгөө нэг ингээл шамныраагаа цаашлуулаад шинэ амс авсан юм уу? Шинэ бүүз авсан юм уу гэдэг. Нөгөө шинэ хүмүүс манд тэгдэг байхгүй. Ингээл шинээр гоё болно гэж шинэ хувцас авдаг байхгүй. Ингээл тэгээд сүүл рүү авахгүй тэр мэрэгд хэлж шидэж штэ тий. Тэгээ би хэлдэг заавал шинэ хувцас битээ аваа гэртээ байгаа тий. Тэр хамгийн муу хувцснаас өмсөөрөөд би дэвтэйхэн хувцастай л байх хэвээр. Ер нь эмэгтэй хүмүүс маань эртүү зөмттэй тэгээд хатуу зузаан дуултай бүүцтэй дээгүүр бэлтгэлийн цамцтай тэгээд бүсээ зүүн тэгээд уснасаа олчуртайгаа ярина
Ерөөсөө ийм л юм байд. Би яагаад ингэж асуусан гэхээр түрүү нөгөө хөлрөгдөг хувцас гэж ярьсан. Тэгэхээр нь тийм хувцас өмсдөг хөлрөгдөг харин тэр бас чухал зүйл. Хөлрөгдөг хувцсыг өмсөөл хүмүүс ингээл тураал ингэж ингээл ухаалттай гар хуулийн шүрмэс татдаг юм тоол зөндөө хардаг байхгүй. Тэгэхээр би энэ дэр бол спиннинг дээр шууд эхний нэг 10 хоног ч юм уу 14 хоног хөлрөгдөг хувцас битгий өмсөө. Зөвхөн даваа хувцастай амьсгалдаг материалтай. Хөлрөгдөг хувцас ч амьсгалдаг материалтай. Тэгэхээр энэ хоёр ялгаатай. Ансрын хөөс алдан тэнэнгүүрээ бас бинээсээ эрцээ алдаж байгаа байхгүй. Шингэнээ алдна. За ясан дах кальцин алдна тийм ээ. Эрц минералууд алдаж байгаа. Тэгэхээр эхлээд бол ерөөсөө бие тасгаад даваа хувцас өмсөж явж байгаа. Дараа нь тодорхой хэмжээнд жин зуураа зогсоод ирэх ч юм уу. Одоо өөрийн хувьд бол 95 байж байгаа 67 болсон байгаа шүү дээ тийм ээ. 67 кг-д очиод дахиад нэг 5-6 ласгаар жин зуураад ирэнгүүт тэр үедээ нэг тодорхой нэг өнжөөч юм өмсөж болж байгаа. Нам гацчихдаг шүү дээ. Энэ болов ерөөсөө ялангуяа бол айгүй их судлагдсан зүйл байхгүй. Мэргэжлийн тамирчид бол өөхний багтаа учраас тэр силикон хувцас өмсөж булчингаас асдаг тийм ээ. Одоо мэргэжлийн тамирчин биш хүмүүс бол ерөөсөө тэр хэмжээний ачааллыг авах чадвар бага учраас даваа хувцастай явж байгаа дараа нь тэр дасгалын ч гэсэн ачааллыг нэмж өгнө. Тэр нэмэлт одоо уур витамины ч гэсэн санал болгох зүйлээд ингээл явдаг юм байна. Тэрнээс өөг шатаагч уугаад хөлрөгдөг хувцас өмсөөл ингээл дугаж игээл шууд дурчдаг юм биш байхгүй. Одоо 11 сар тий эрүүл мэндийн асуудал яригдж байгаа учраас энэ дэр ерөөсөө айгүй сайн анхаарал тавьж явах нь айгүй чухал. 11 сар дундаа орчлоо. Баяраас баярын хооронд зориулж богино хугацаанд жингээ хасна буруу гэдгийг мэдчихэж байгаа. Гэхдээ л асуумаар байна. Одоо он гартал бидэнд боломж байна уу баяртай зориулаад? Жингээ хасах. Байлгүй яг 11 сар одоо дундаа орчлоо. Тэгээд 7 хоног бол маш хурдан өнгөрч шүү дээ. Ерөөсөө нэгдэх гээл баг 3 дахь 5 дахь. Харин яагаад тэгэж юм? Хүүхэд байх чинь баг явдгүй байсан тий. Худан том болох юмс гэж боддог гэсэн чинь. Би бас яг нэгдэх 3 дахь 5 дахь 20 дахь 4 дахь нь хайдсан баг тий. Ингээд айгүй хурдан өнгөрдөг болчихсон байна. Тий. Хүмүүс ч бас тэгэл баг за Мартин 8 болоо газ тураатах гэдэг. Зарим нь бүр тэгж орж ирж шүү дээ. Эх 7 хоног миний төрсөө өдөр болох газ турчих гээд. Тийм айгу дураараа. Дураагаад өгөөл тий. Тэгдэг байхгүй тэгээд. Тэгээ яг ер нь гэхдээ яг жингээс хаасчлал сайн хэрэг. Хамгийн гол нөгөө тэр цолон хамгаална гэдэг шиг насан жингээ барих нь чухал. 20 30 40 нь хасч болно шүү дээ. Над дээр одоо хамгийн дээдл нь 54 хил хасч ирсэн. 60 хоногийн дотор 176 хилтэй 18 онд шүү дээ тэр чинь. 60 хоногийн дотор 54 хил хасч ирсэн тийм юм байдаг. 2 сарын дотор тий 54 хил. Одоо би 176 хилтэй нэг ах тэр ажиллаж байна. Тэр хүн дээр ажиллаж байна. 176 хилтэй нэг амлж авах гэдэг чинь амаргүй ш. Амар ажил биш. Өөр олон газрууд руу очисон байл л те. Тэгээд ингээд яасан чинь хараад сүрдсэн юм уу одоо те таныг барахгүй яах. Та өөр аргаар дург явуулсан байгаа. Тэгэж явж байгаа судалж байгаа над дээр ирсэн байгаа. Хамгийн юм л ярьж байгаа хөргий. Тэгээд Солонгост очиод агнертайгаа очиод шинжилгээ өгсөн байна л да. Мэдээж дотор өгнө бол тулцсан. Тэгээд ходоод чинь тэр солонгос эмнэлэг нь ингээд үхрийн шиг ийм урт цунцсан байна. Яа. Тийм учраас одоо та ерөөсө турыг үл ходоодын талын тайрна. Тэгээд одоо яа гэв тийм ээ. Тэгэхгүй бол та бол өөрөөр тур хяналтгүй болсон байна гэсэн зөвлөгөө өгсөн байна л да. Тэгээ нөгөө хүн чи айчихгүй юу? Зүг зүгээр байгаад байдаг тарханлаа байгаа болохоос биш. Би тэгэхгүй гээд зөрүүлсэргээд үрээд ирсэн юм бэл. Өөрөө тэр бүх юм надад ярьсан. Тэгээ гад ингээд янз янзын газруу судалж явж байгаа над дээр ирээд эхнэр нь айгуу турхаа гэж. Тэгээ нөхрөөгөө өөр ингээд дагуулад үрээд ирж байгаа юм чи айгуу том бийтэй. Тэгээ ойлын жингийн нүцэн 176 кг. Тэгээ өөр ах нь ингээд турмаар байна гэдэг хамгийн юм ярьж байгаа юм л. За хоёлын ямар ч нэг 3 сарын төлөвлөгөө гараад эхний хэлж явъя. Мэдээж хэрэг тэр 70 одоо юу гэдэг тэр хүнд нэг 76 хилаас чи 100 дор очих гэдэг шүү. Тэгэхээр тийм хугацаанд бол нэг 7-8 сар шаардна. Яа. 100 дээр очиход шүү дээ. Яа. Ер нь яг дунджаар нормал явхад шүү. Нэг сард эхлүүл наадам хүртэл явж иж нэг тэр 50 кг давна гэсэн төлөвлөлт явна шүү дээ. Тэгээд хоёул эхлээд үтсэн чи ерөөсө барин нэг 10 минут яваад дугуйнараас буугаад ахилаадсэн. Би яг тэр нөгөө өмсөх ёстой хувцас тийм ээ хийх ёстой дасгалуудын намсгайгаа яаж явах юм холны төлөвлөгөөнүүдийн хүртэл гаргаал ингээ. Эхнэр нь бүр яг ингээ спиннингийн хаалга нагаадаа ингээ буудлын хүлээгээ сууж байгаа. Аюун санаан зовоол ингээл. Хөр яг тийм харагдаад байгаа байхгүй тийм. Гүр тийм ингээ төвөрцсөн ингээ таалан унжманд нүдний болоо болох л гэж удаад байгаа шүү гүр тийм. Би бас хараад байгаа байхгүй тэр. Тэгээд ингээд сайхан зөвлөгөөг нөгөөд тэгээд хамгийн ард суулгаад баг багаар ачаалын нөгөөд ингээд яваад гисэн. Одоо 27 кг масцсан юм чи. Тий.
Инхээр энэ бол өөрчлөлт гарч ийн гараад байна. Эхнэр нь ч гэсэн дагаад урамшаад баярлаад өдөр болгон нөхрийг авчирдаг. Авчир хүлээгээ суучдаг. Орой ордог байхгүй юу? Тэгээд дуусангууд нь тараа цуг явдаг тэр хоёр. Тэгэд ийм бас нэг амьдралын гой кейс үзэндэл байна л да. Нийтдээ би одоо энэ 16 онд яг өөрийн эсвэл спиннинг клуб байгуулж эхэлж ирсэн. Энээс хойш одоо би 68,000 хүн яг манайхаар үйлчлүүлсэн гэдэг. Тэгээ энэ дундаас одоо тэгээд 20 кг-аас дээш чин хассан баг 3,000 орчим хүн байгаа гэж би яг миний одоо тийм тооцоолол байдгийг. Тэгээд ер нь баг манайхаар хичээлээд ингэж спиннинг хичээлж байгаа хүн баг байхгүй болов гэж би бодож байна. Улаанбаатар хотод бол тий хипах хэмжээгээр бол ингэ хичээлж ирсэн. Энэ дундаас нь хаяа явсан ч хүмүүс би нийтдээ бол 68,000 хүнд бид нэр үйлчилсэн байна л гэж үзэж байна. Төрөний хүн 2 сарын хугацаанд 54 кг хаассан гэсэн шүү дээ. Тэгэхээр чин одоо ингээд таргаллаа, буцаад турлаа. Энэ арьс чинь хийсэн шаар шиг ийм цулцгар юм болчихж байгаа шүү дээ. Тэрийг чангалахын тулд дахиад спиннинг хэрэгтэй юу эсвэл баярлаа, усан санд очиж гэдэг юм өөр арга зааж өгөх үү? Ер нь бол яг эхлээд жингээ хасахын тулд жоон кардио дасгал, шатаалт өндөр өгдөг дасгалуудаар явах хэрэгтэй. Бокс, кросс гүйлт ч юм уу, улан далхалт ч юм уу, тийм ээ эсвэл спиннинг ч юм уу гэдэг. Эсвэл кроссфит ч юм уу иймэрхүү дасгал. Тэрнээ шууд очоод фитнес очоод мөрний дасгалыг цээж хийгээд бол турахгүй шүү дээ. Яг үндэ бол. Тэгэхээр эхлээд тийм өөхөн давхар хавар зузаан бай тэнэмгэр шатаалт өндөр өгдөг дасгалаар яваад спиннингэр явлаа. Эхлээ сайхан ингээд өөхөн шулаад өгчөж шүү дээ. Нэгсэнд бол дараа нь бол харин жингээр галбраа хатгалахын тулд бассейн явт юм уу фитнес яваа гэдэг юм зөвлөгөө өгдөг байхгүй юу. Тий. Тэр сэтгэл зүй гэж ярьсан. Хамгийн түрүүнд сэтгэл зүй бэлтгэх гэх ёстой гэсэн. За одоо бид гурыг үзээ сууж байгаа бүсгүйчүүдэд магад яг энэ спиннингээр хичээлхийг хүсэж байгаа бүхнүүд байгаа. Гэхдээ очиод сэтгэл зүгээр унчвал яана. Яаж бэлтгэх вэ? Яг сэтгэл зүйгээл ярьдаг л да яг хүн болгон бүгдээрээ сэтгэл зүгээрээ бэлэн болол очихгүй л дээ. Яах вэ? Хэцүүлтэй надад. Яавал дээр үү? Ер одоо тэгээд дасгалжуулагчтайгаа л тулж ажиллах юм байна. Ер нь би ч нэгтээ яг ингээд нэг хүн дээр ажиллахгүй шүү дээ. Нэг дор би ч 30 хүнтэй ажиллах. Зөвхөн нэг анаад явж байгаа шүү дээ. Тэгэл бүгдэнд нь сайхан зөвлөгөөнүүд нь анхан шатны бүх зөвлөгөөнүүд нь өгчөж байна. За яг тийм нэг тусдаа бид нар ч бас групп нээчихэж байгаа юм л та. Анги болгон дээрээ тэгэл за жин яаж чинь ингэж гинөө тэг чинь за жин зуурж гинөө гэл. Сэтгэл зүгээр яг өөрөө ингээд үнэхээр нөгөө жингээ ингээ хасаад ирэхээр хүн урам ордог. Тэгэхээр нэг сэтгэл зүйн хувьд арай өөр болгож авчдаг тийм талтай. Зарим нь одоо ингээ жингээ хасахгүй нэг нормагаад байдаг. Яг тийм үед нь дасгалжуулагч за энэ үед нь хоёлоо дөрөвний нөмөр үйдэг гэдэг шиг за ингээ нэг үзье өөрчлөөд үзье гэдэг тийм ээ. За дасгалаа нэг жоох ингээ солиод үзье ч гэдэг юм уу. Ийм маягаар зөвхөн дандаа дугуун дээр явахгүй шүү дээ. Дасгал нэг 45 минут орчим спиннинг дээр явлаа. Тэн дээр дахиад араас нь бид нэр булчин чангалах дасгал байж явж байна. Ялангуяа одоо эмэгтэйчүүдийн мөр гар бууглах хэсэг байж байна энэ дээр тийм. Тэгээ ар нуруу хэсэг их өөхөлдөг. Бууглах хэсэг явж байна. Тэгээл одоо гиз хэсгэрээ, хөвөл хэсгэрээ шавж байна. Эсвэл энэ гоё хэсгэрээ ч юм ингээд хэсэгчсэн даргалтууд байна. Одоо жигэд бас тарган байж байна. Тэ. Тэгээ энэ болгон дээр нь сайхан зөвлөгөөнүүд нь нөхөл явна. Тэрнээс яг одоо ингээд сэтгэл зүйхээр за тэгэрээч гэдэг юм уу юм бол байхгүй. Миний хувьд бол гэхдээ ер нь их эмоц одоо юу гэдгийг тийм нэг жоохон түлхцгийг уу сайн өгдөг л гэж боддгийг шүү. Загиндгүй. Загин. Тэрнээс нэг жоохон тийм зөөлөн аргаар биш. Тийм үү. Яг мог бол өөр шүү дээ. Ингээд аюу ингээд ингэж явна шүү дээ зөөл явна. Миний хувьд бол спиннинг бол цаанаасаа тийм эрч хүчтэй. Өөрөө ч бас жоохон тийм оргилдог хүн учраас би тийм жоохон эрч хүчтэй гэх юм ширүүн. Одоо тэгээд ширүүн юм шиг мөртлөө яг хүмүүстээ бас гоё тааруулж авах хэрэгтэй байхгүй. Таны одоо ингээд хичээлд суугаад жишээ нь би суугаад загнуулаад уйлж исэн. Ийм над чиг ийм мөрхөө уйлж исэн гэхээр би яг уйлж байгааг үлдээ зүгээр би явж байгаагүй зүгээр иймэрхүү жишээтэй эмэгтэйчүүд байсан л ах та. Байлгүй яах вэ? Тэгээд дасгал дуусны дараа миний шавгаал ингээд шүү дээ. За багшаа ойлголоо гэж өөрхөн тийм жишээ зөндөө байдаг. Тэгээд тэрнээсээ бас гоё урам авдаг. Хөрний эмэгтэйчүүд тэгээд жингээ хасаад үрдүн хараад ирэхээр л илүү гоё цаашаа урам аваад ингээд. Тэгээ нас нь хэдээс хоорондоо ах уу? Ер нь ингээд спиннинг явж байгаа хүмүүсийн насжилтаа нарах юм бол 25-аас 45. Хингийн тэгж харагдаж шүү 180%. За тэгээд нэг анги болгонд нэг 2-оос 3 хэрэгтэй байна. Тэгээ манай эрчүүч ингээд эхлэж ихэр амар хичээл нөгөө эмэгтэйчүүд донд орж ирэхээр ингээл
хар юудэнтэй цом цомцсон тэр хойр арай харшиг зүтсэн явж байгаа. арай тэхгүй тэгэл ингээл хичээл дан эмгтээчүүд байдаг юм уу эрэгтэй анги байна уу тэргээл гинэ. Тэгээ нөгөө жингээ хасаал жоохон ингээл задраал те ингээд уур амьсгалдаанд хасаад ирэхээр баагаар урагшлаад баг сүулдэ хамгийн уртлын дугуун дээр гарцсан. Жижиг ч юм уу. Тий тэгэл нөгөө бүсгүүчүүдэд дагуулаач юм ингээл айгүй ирч хүч юм аа заваал ингээд явдаг. Одоо над дээр яваад баг ингээд 5 6 7 жил одоо анх явснаас хойш 7 8 жил явж байгаа ч хүмүүс байна. Бүр амьдрал хөвшил болгоцсон. 30 кг масцсан. Тэгээд хандсан. Ихсэрнэ спиннингдээ яваал тэгжээж л миний тухайн өдрийн ажил ирч хүчнийг ингэдэг. Би өглөө эрт ингээд 7 цаг 6 цаг ч юм уу ирээл спиннингээр хичээлж ижил би тухайн өдрийн нэг юм ирч хүчийн гоё авдаг. Бүр тийм хөвшил дадал болгоцсон хүмүүс. Маш их байна. Зуршил болчих. Тэнд явахгүй л ерөөс болохгүй. Зарим нь бүр нөхөртөө хэрэлж байгаа дөрөв. Хоёрын яриан дундуур орж ярих гал би зүгээр. Спиннинг гэхдээ зөвхөн жин асаад нь стресс ихгүй тайлдаг. Ааха. Би нэг хэлдэг баг. Та нарт зааланд хийж байгаа бол хашгираад, орилоод тэр эмоц гараа. Тэр төвжрэл дунд ороод стресстэй дэрсэн тийм ээ. Эсвэл тэр одоо өөр ямар стресс байдгийг нийгэмд үл зөндөө стрессийн асуудлууд байгаа. Энийг энэ зааланд дагуу гаргах. Нэрээ тийм биш. Хашгираад энэ тэр тэр хөгжим явж байгаа. Тэнд дунд чи нэг хоёр хашгирахад чиний тэгээ миний нэг хашгираад нийлээ тэгээд тэр стресс тайлгдсан шүү дээ. Асгалын дараа яагаад тайлгж ийм гэхээр ерөөсө хөлс буюу дасгал хөдөлгөөний тэр боцин солилцоо явуулж байгаа. Боцин солилцоо явуулж ижил хүний стресс тайлгдаг. Тэр чи ерөөсө дасгал хөдөлгөөн бочин чинь ажиллаж ижил явагддаг зүйл байхгүй тий. Яг ингээ ярихад ийм иш хүчтэй ингэж ярьж штэ би ингээ нэг 50 байхгүй байгаа юм шиг мэдрэмж надад ингээ төрөөд яараач байгаа юм шиг. Тэгэхээр эмэгтэйчүүд эрэгтэй багштай байх спиннингийн эмэгтэй багштай байх хоёрын хооронд одоо 90% эмэгтэйчүүд сэтгэл зүйн ер нь өөр байдгүй. Манай багш эрэгтэй юм чинь жоохон одоо юу гэдэг нэг хүйсийн хувьд гэдэг юм уу? Ер нь анзаараадах тийм ялгаа байдаг шүү. Анзаарагддаг шүү. Би тэг өөрөө одоо боддоо шүү. Яаж яваад спиннинг руу орсон юм бэ? Харин азар гэж. Өөрөө тий азар. Би бин тамирын дээд сургууль төгссөн. Миний мэргэжил бол бин тамир эрүүл мэндийн чиглэлээр. Нэг бол бин тамир тамирчдын эмч, нэг бол бин тамирын багш. Ийм мэргэжилтэй байхгүй. Тэгээ өөрөө одоо ингээ эргээ бодоход хөөгд байхдаа бас нэг дуулдаг, хуурддаг ийм байсан. Бас нэг тэнцээ уралдаан дуу хууранд урлаг хөзлөн бүзлэгт ордог байсан. Дээр нөгөө бүхий спортер хичээлдэг байсан. Чөлөөт, самб, үндэсний бүхөр хичээлдэг. 12 наснаас л эхэлж авсан. Тэгээ ингээ бодонгууд спиннинг чи өөрөө дан юу гэдгийг одоо тэсвэр шаардсан спорт биш. Эвсэл, сонсгол, тэсвэр, тесрэл тийм ээ. Хурд гэсэн чанаруудыг агуулсан спорт байгаа. Тэгэнгүүт зүгээр дугуун дээр аяа сонсохгүй явж болохгүй. Аяа хөдөлгөөн хоёр нь яг нэг шугамж явах хэрэгтэй байхгүй. Яг нөгөө дуу дуулж байгаад адилхан. Аяны хэмнэлээ сонсож байгаа. Тэннүүгээр дасгалаа гүйцэтгэж байгаа нэхэр их мэдрэмж шаарддаг гэж л байхгүй. Тэр зүгээр гүйлтэн замдаар гаргаад нэг конофтараа 20 минут алах гэдэгтэй адилхан биш. Тэгээ ингээ бодонгууд миний бас нэг жоохон уран сайхан ингээ явж байсан те. Тэрний нэг жоохон мэдрэмж. Тэгээ бүхий спортын нэг үндсэн энэ тэсвэрийн булчин хөгжсөн суурч гэдэг юм уу. Энэ хоёр нийл яг спиннинг руу орсон юм байна гэж бодоод байгаа. Эргээ бодоход тий. Тэгэхээр энэ хугацаанд бол бас энэ салбарыг хөгжүүлэх гэж мэдээж хэрэг амаргүй байсан. Энд чинь бас нөгөө талаараа бизнес явуулж байгаа учраас маш олон хүмүүс тэр бид нар одоо юу гэдэг зөндөө олон салбарууд ажиллаа явж байна. Олон багш нарыг бэлтгээ явж байна. Энэ болгон дээр заавар зөвлөгөө, аюулгүй байдал тийм ээ. Янз янзын хүмүүсийн асуудлууд байгаа шүү дээ. Тухайн хүний одоо эрүүл мэндтэй яригдж байгаа асуудал учраас энэ хүний сэтгэл зүй дээр гэдэг шиг за ямар нэгэн ясны бэртэл гэмтэлтэй, хатаастай, шүрүүвтэй одоо ийм зөндөө хүмүүс ирдэг байхгүй. Сахартай хүнийг бас хамаагүй ачаалал нөгөөд үжлэхгүй. Усыг хүртэл яаж уух юм гээл ингээл зөвлөгөө биш шүү дээ. Одоо бид нэр эмчэд үзүүлэхээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн зүйлээ засуулгач гэж бас болгох юм. Баталгаа шаарддаг шүү дээ. Би тань үзүүлснээрээ би яг идгэрхөө энэ эмчэд үзүүлснээрээ. Эсвэл энэ гар утсыг танд асуулахаараа хэдэн сар ингээд байж байгаа эвдэрчих юм бэ гэдэг шиг танаа спиннингд ингээд би өөр спиннинг ч юм уу ер нь спиннингээр хичээллээ гэж бодоход тий нөгөө ухаан алдаа унчихгүй яаж мэдхий юугаар батах юм гэдэг шиг тийм тэр ухаан энэ төр өгдөг үү эсвэл нэг зөвшөөрөл энэ төр хавддаг уу та нар ер нь бол мэдээж хэрэг бид нар чи холбооны шугамаараа багш нараа бэлтгэдэг сертификатжуулдаг тийм ээ. За дээр нь одоо зүрхний юм алддаг хүн бол яах юм? Дөрөвнийсэн чи хөлрөг дөвт бит юмсгээрээ дээр нь ачааллын тааруулж өдөр болгон биш өнжиж явуулаарай.
ч юм уу тийм ээ. За дээр нь тодорхой хэмжээнд одоо юу гэдэг орхоос өмнө нэг 7 ханд ч юм уу. Нэг 20-30 туслаа уугаарай. За усыг бүрт дасгал дундуур яаж явах вэ? Амаараа амьсгалж явах юм уу? Усыг бүрт дасгал дундаа бид нар чинь нэг 20 минут явж байгаа нэг 1 минут амарч байгаа. Нэг 15-20 минут яваад. Тэгээд дунд нь нэг удаа балгах ч юм уу. Тэрс ойр уугаад иж болохгүй. Дасгалд орохын өмнө тулгаж хоол иж бас болохгүй. Тийм байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол мэрэгжлийн багш дасгалжуулагчтай байж явахгүй бол ухаан алдах тийм ээ гар хөлний ширмэс татах юм тохиолдод байна. Энэ ерөнхийдөө яаж ингэ дасгал хөдөлгөөн огцомдож байна. Маргааш нь болорно гэж юм айхтар байгаа шүү дээ. Босч чадахгүй болчихдээ. Багшаа би 0-доо сууж нь босч чадахгүй нь яах вэ? Эсвэл өглөө босох гэсэн чинь орноос босч чадахгүй нэг. Зам өндлөн гарч чадахгүй. Шатаар өгсөж уруудна гэж бүр байхгүй юу? Зам цагтаа очиод ингэ мөрөгцөн очино. Очоо тий. Тэгээ нөгөөдг нь ингэ болорцсон байхгүй. Тэгэхээр энийг бүр заавал хэлэх хэрэгтэй. За шинэ хүмүүс өнө гараа өрг за 3-4 хүн ирсэн байна. За маргааш болрын шүү. Тухайн хүний нөгөө урд нь бас спортер хичээлж ирсэн үгүйгээс шалтгаалдаг хүн хөнгө хэлбэр байна л та. Тэгэхээр нөгөө дасгал хөдөлгөөн ингээд хийгээд ирэхээр нөгөө булчин чинь гэмтэл биш байхгүй. Тодорхой хэмжээний одоо юу гэдэг ингэ цочрол өгчөж байгаа. Тэрнээс тэрийг нөгөө гэмтцсэн яа миний булчин гэд ингэсэн байна гэдээ айгаа сандраад байдаг. Тэрийг ерөөхдөө халуун бүлээс оттой усанд хэвдэг ч юм уу дахиад 3-4 өдөр яваад булчин чинь тасаад ирэхээр өндөр марилчин. Дахиад дасгал хөдөлгөөд бол болралт авахгүй гэсэн. Эсвэл сагс тоглодог гэж спиннер орж болралт авах шүү дээ. Энд чинь нөгөө булчингууд нь өөр ажилладаг байгаа. Тий. Тийм учраас болралт өгдөг. Тэгэхээр энэнийг бол бас анхааруулж хэлэхгүй болдгоо маа. Зарим хүмүүс бол хэдэн өдрөөр болроо явдаг. Зарим нь бол гайг оноо жоохон хэмжээний болралт аваад гайг болчихдог. Одоо би ч гэсэн ойрд хичээлээгүй спортоор хичээлэхэд маргааш нь болрдог л байхгүй. Яг л тэрнтэй адилхан. Та Монголын эргэлдэт дугуйн холбоог үүсгэн байгуулагч тэргүүн гэж байгаа юм. Тэгэхээр энэ спиннингийн хувьд бол анхдагч нь болж таарж байна. Тэгээ одоо Монгол улсад Улаанбаатар хотод хичнээн спиннингийн клуб байдаг. Тэр хүмүүсийг хариуцаж ажилдаг холбоо юм уу, чиглүүлдэг холбоо юм уу? Ямар үйл ажиллагаа явуулдаг холбоо юм бэ? Нийгэм дүүшлэх төрөн бус байгууллага гэж ярьдаг. Эрүүл мэндийн чирэгжүүлэлтийн салбарт л та. Ер нь эрүүл мэндийн чирэгжүүлэлтийн салбарт одоо 2015 оны 5 сарын 25-нд анх байгуулагдчихсан. Яг спиннинг клубөө нээгээл тэгээ холбоогоо байгуулаад эхэлжсэн юм л үедээ. Тэгээд одоо өнөөдөр хүртэл холбоо маань үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтдээ одоо Монголын эргэлт холбооны харин нэг 60 орчим клубуд байна. Тэгэхдээ яг одоо бүгднийг ингээд нэг зангидах боломж байхгүй л байна л да. Ингээд аль болох нэг стандарт тогтоохол явж байна бид нэр. Хөгжмийн дууралт нь ямар байх хэвээр, заал нь ямар байх хэвээр тийм ээ. Хичээлүүд нь ямар стандарттай байх хэвээр ч гэдэг юм. Багшид тавигдах шаардлагагүй тэгэл одоо ингээд явна. Тэрнээс үүш ингээд жингээ хасаал дуртай болгоно клуб нээгээл дасгалжуулагч болоод хоол зүйч болоод ингээд яваал байна. Ийм асуудлууд бас байна. Энэ дэр тодорхой хэмжээний цензуртэй байхгүй маа. Тэгээд янз янзын бас ийм сөрөг асуудлууд гардаг байхгүй. Нэг өхрийн өвөр дөргүүл, мянган өхрийн өвөр гэдэг шиг нэг дасгалжуулагчийн асуудал яригдах юм л спиннингийн нэр хүндээ асуудал яригдээ явцдаг учраас энэ дэр айл болох одоо ингээд өнгөрсөн жил бид нэр 6 сарын 15-нд спиннингийн улсын аваргын тэмцээн гэж зохион байгуулалт анх удаа явж байна. Одоо энэс хойш жил болгон зохиогдож явна. Энэ маань яаж юм гэхээр ерөөдөө клубүүд эндэгдэж чинь нэг стандарт оруулж байна. Монголын спиннингийн хөгжлийг бас тодорхойлж байна гэж ойлгож байгаа. Энэ анхны улсын аваргын тэмцээн бол маш гоё болсон. Айгүй гоё олон санаанууд гарч ирж байна. Эндээс бид нэр цаашлаад одоо тэр дараа сайжруулах тийм ээ. Энэ төвшөнд бол бид нар явна гэж ойлгож байгаа. Тэгээд спиннинг клуб одоо нийтдээ бол Улаанбаатар хот болон Хөд орон нутагт бол нэг 62-3 клуб байна. Тэр нь цаашдаа нэмэгдэх юм хандлагатай байна. Тэр нь холбоогоор дамжиж холбоонд нэгдээ бид нэг яг стандарт хичээлтэй албан ёсны гишүүн клубуд болоод ингээ явыг энийг бол маш сайн дэмждэг. Одоо Монголын үндэсний бүхэн холбоо гэдэгтэй яг л адилхан. Яг ийм холбоонд нэгдээ бид ингээ явах юм бол мэрэгжлийн багш дасгалжуулагчтай явах юм байна. Яг стандарт хичээлтэй болох юм байна. Тийм ээ. Стандарт заал танхим, стандартын шаардлага хангасан юм дугуун дээр бид явах хэрэгтэй байна гэдэг л юм ойлголттой болж байгаа. Тэгээд ирэх юм бол тэр жим мингийн асуудал тийм ээ. Түрүүний тэр хэлдэг шиг одоо юу гэдэг ухаан алдаж барих гэдэг юм уу? Ямар нэгэн хүний эрүүл мэнд дээр сөрөг нөлөө гарахгүй талаас нь бид нар бол ажиллаж байгаа. Тэрнээс одоо бид нар бол эмч бол биш байхгүй. Эмч хүн дасгалжуулагч бас биш. Эмч дээр очиод үзүүлсэн турал гэсэн ийм онш өгсөөл гэж ирдэг. Ихэнх нь тэгж ирдэг шүү. Энэ улсын тэгэл тэн дээр чинь ингээд шаналгачиж байгаа өөрийгөө бодвол за энэ хүнийг яаж турах вэ ингээл бодоол нэг ясны цэс гаргаал. Тий. Заавал ингээд ажиллаад. Энэ хүнийг ингээд. Өө тэнгууд би
байцаа иддэггүй гэж хэлнэ шүү дээ. Нохор дургүй юу? Би Кевин харшилтай гэж хэлнэ шүү дээ нөхдөө чинь тий. Өөр тэгээд би огт гурил иддэггүй тэгсэр нь тархлаа тэгэл тий. Би ерөөс чихэр иддэггүй чихрний харшилтай гэдэг. Тэгсэрнээ тархалцсан байгаа дээ. Тэр яагаад тэгж байгаа юм бол Тий. Одоо тухайн хүний цусны бүлэг байна уу тийм ээ? Улаан цагаан эсний одоо бүүн байт юм уу тийм ээ? А нэг бол одоо юу гэдэг өөрөө одоо идэхгүй байгаа гэж л ойлгоод байх шиг байна. Гэтэ нэг ширхэг шоколадны нүд ч юм уу нэг ширхэг чихэр итгэл тэр чинь тодорхой хэмжээний нүрс ус авч байгаа. Хамгийн гол нь тэрийг шатаач чадахгүй. тий нөгөө арц уулаа гэхэд тэн дотор нь чихэр байгаагаа өөрөө анзаарахгүй. Тэсэр нь өөрөө тэрийг нөгөө ингээд баг иддэг. Тий. Вирус иддэггүй гэж яриад байдаг аахгүй тийм хүмүүс байна. Тэгээд асгал хөдөлгөөн хийгээд ер нь бол манай клуб дээр ингээд өөр янз янзын газруудаар яваад тэр нэг янз янзын үнэтэй одоо тийм спад ороод барианд ороод явж явах ирдэг аахгүй. Бараг хичнээн саяын зардал гаргаж байгаа хамгийн зүйлд над дээр ирнэ. Тэгснэ манай жавангуудаа 12 насаал нэг сарын дотор ч юм уус. Хөөх би одоо ингээд асч болох л байсан юм биш үү гэдэг юм нэг ийм хүмүүс бас маш их байдیں۔ Тэг багшаа би ийм юм зөндөө ол юмд явсан гэл. Тий. А тэрнээс иш одоо фитнес бол тийм, йог бол тийм гэж яриад байгаа юм биш. Яг өөртөө салбартаа бид нар чинь одоо фэн үдтэй шүү дээ, тийм ээ. Фитнес тустай, хичээлэгч, үйлчлүүлэгчтэй, йог тустай, спиннинг бол тустай. Одоо би тэмбэр спортын хорооны ийм сургалт болсон юм дэглээ. Тэгээд тэр гарын авлага дөрвөл спиннинг бол тустай ийм спорт босоо гэдэг ийм зүйлийг бол баталсан байгаа. Урд нь бол одоо туслах спорт гэдэг нэг тийм нэршилтэй явдаг байсан. Яг фитнест ингээд хажууд нь хідэн дугуй байж л байдаг. Тэгэл тэрийг бол баг нэг фитнес шиг ойлгодог гэсэн бол одоо спиннинг бол тустай юм спорт болж өгч байгаа юм байна гэдэг ийм ойлголт. Ер нь жингээ хасч болдгоо буудаггүй жинтэй хүн гэж байх уу? Одоо би унган махтаа гээл өөрийгөө өмөөрөөл нэг ингээд тогтцсон. Тэгсэн хэрнээ өсч явах насандаа яг 50 хэдэн килограммыг дайраад өнгөрсөн л дөө. Гэхдээ насанд хүрсэн хойно ер нь 5-ын тоо дээр миний жин байж үзээгөө. Хамгийн доод нь одоо ингээд нэг нөгөө юм бол тийм үү? Хамгийн доод нь ингээд тэгдгийн 62 кг дээр л очиж үтсэн. За тэгэл ер нь нэг 65 та байж хал миний бараг зориг мөрөөдөл болчиход байх юм. Одоо чинь 67 байгаа. Бүр амар. Яг буудгүй биш л дээ. Тодорхой хэмжээнд би түрүүн хэлсэн шүү дээ. Хэсэг нэг яваад дасгал хөдөлгөөн хоолд хоёр явж байгаа болохгүй бол дасгал ачаалаа нэг жоох өөрчил. Нэг бол жоох амралт өг өөртөө. Би бол шавнартай л тийм 10 кг хасаад нэг хоолой 50. А тэр нэг дэглэмийг юм уу нэг дасгалыг удаан үдээд авах юм бол тухайн хүний жим бас зурчдаг. Тэгэд нэг 7 хоног 2-7 хоног сараар өдрөөлөх багтдаг байна. Энээс болоод нөгөө сэтгэл зүгээр байна. За байл. Тэгээ хаях юм бол нөгөө булчин чинь өөрөө төлжих гэдэг юм уу тийм ээ. Чанарчиж амжаагүй учраас буцаа шууд дэлбэр нэгж яриад байгаа шүү дээ. Хөөдөг хөхгүй тийм талтай. Тэгэхээр түрүүний хэлдэг шиг ерөөсө хоолыг оройрхон соль. 2 өдрөөр нэг солиод үз. Тэгээд дасгалаа нэг жоон өөрчлөлт зэрэл гэж. Дасгалаа гэсэн чинь дасгал ерөөсөө байдаггүй тийм хамгийн амар нь. Орон дотор тийм 11 давхурт гэрлүүгээ алхаад очиж чадахгүй ээж жингээ хасах мөрөөдөлтэй энэ бас болохгүй юм ярьж байгаа юм л да би тийм. Тэгтээ бас 67 дээр бариад шүү дээ. 95-аас 67 бол хасна гэдэг чинь. Том амжилт шүү дээ. Төвчээр үнэхээр бас. За яг 95 таа гэж ямар мэдрэмжтэй байсан? Ер нь үү? Сэтгэл зүйн хувьд болон бие биедрийн хувьд. Ер нь эмэгтэй хүн гоё байх гэж ярьдаг штеп. Гэтэл юун эмэгтэй хүн өөрийгөө баг хүн гэж мэдрэхгүй байгаа юм шүү. Тэгээд өмсөж байгаа хувцас одоо ярьсан чи баг нөлмөс зилэг гэдэг. Өмсөж байгаа хувцас нь нөхрийн биеийн тамирын өмд. Нөхрийн биеийн тамирын цамц. Тэр байтхаа бүр гутал хүртэл таардаггүй. Таргалахаар. Өмнө өмсөжсэн гутал таардаггүй шүү. Гутал бас хөл бас шилбэлбэр орох. Бүр ингэ таарахгүй юу болохгүй. Ийм болдог. Тэгэнгუута 90 гарan 95 гэхээр яг шантрах гад байдаг. Хүн хажуугаас жингээ хасаач гэвэл уурлах маягтай тий. Би хүүхд гаргаа үсттэй. Би удмын тарган манай ээж манай юу хэмзэг болчихдог. Амар хэмзэг. Тэгээ өөрийгөө ерөөсө буруугаа хүлээж авахгүй. Энэ болохоор нөгөө жин бүр ингэ хяналтаа алдаад сэтгэл зүйн маань одоо юу гэдэг шууд ингэ бууж өгөх гээд идэм байлээ. Тэгэл үнэхээр тий би чи ерөөсө дэглэн барьж жингээ хасдаг учраас тарган байх нь үлсжээснаас юу лээ? Үлсж яхан тарган байснаас дээр ерөөсөө тэгж шийдсэн. Нэг л өдөр. Тэгтэл за би ингээд хоол идэж болохгүй өндөг идэн хөнгийн мэднэ гэ бодонгууд ходоод үлсгөө болчдөг. Хамгийн сонирхолтой. Шууд ингээд тархин захирлаа. Ингээ өөр. Би тэгээ бүр гайхаж ижүүлээ. Ямар сони юм бэ? Миний тарих идэдэс юм уу? Эсвэл ходоод идэдэс юм уу те? Одоо ингээд би идэхгүй шүү болохгүй шүү гэд нөгөө жинтэйгээ ярина гэдэг шиг ярингууд гид сүлсгөө болоод тэр мэдрэмжийн талаар үнэхээр
Би бүр юу гэсэн гэж өөртөө өлсөх гой мэдрэмжтэй гэсэн чинь тэрэндээ гой санагдаад яг нь. Нэр өлсөд ахаар хэцүү хүмүүс санагддаг бол надаа амар би хөнгөрөөд нэг гой баг зэрэг өлсгөлөө явахад нэх гой санагдаад идэг. Ийм болцсон. Одоо бол яг ингээд өөрөөгөө тэр мэдрэмжээр удирдах байна гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд жоохон идмээр санагдаад ирэхээрээ өлсөх мэдрэмж гоё штэ гэх тэгэнгүүт шууд би болчихж байгаа байхгүй. Ерөөс нь их юм идмээргүйс тийм юм төрөөд тэгээ ингээд баг зэрэг зүгээр баг зэрэг юмыг дандаа багаар идэхлээр нэг цаанаа нэг жоохон дутуу мэдрэмж байдаг штэ хүнд дахиад идэчээ чи болоогүй штэ гэх тийм юм ерөөсөө суухгүй. Ихэнх хүмүүс нь яг тэрэн дээр хяналт алчаад байгаа байхгүй. Тэгээ за багш ингээд хэлсэн штэ ингэж болохгүй штэ гэдэг юмыг ойлгоод байгаа юм нэ. Нэг жоохон амсах ч юм уу, нэг пиццана буулаа идэх ч юм уу, тийм ээ. Нэг шоколадны нүд идэх ч юм уу. Тэнгүү цаашаагаа ингээд аппетит дийлэх болох. Яг тэгдэг те. Эсвэл 5 дахь өдөр болго ингээд идэх ёстой, уух ёстой гэж ойлгодог. Түрүүн би бүр болохгүй за чи 80 хилтэй байж 70 кг боллоо. Спиннинг аваад 10 хил хасцсан. 10 кг мөг хасцсан байгаа. Тэгээд хагас өдөр хоолой тавьж өгөө. За 20 кг хаслаа. 2 өдөр. Тийм ээ. Жого амраад хагас өдөр 12 цагаас өмнө нэг өөрөө хүснээр жоохон уурах нүрс усаа тавьж өгөх гэж байгаа байхгүй. Идэ. А мэдээж 2 өдрийн дотор 20 кг нэмэхгүй шүү дээ хүн бол. Тий. Тэгэх юм бол тухайн бас сэргэлт авдаг юм талтай. Баггүй тий. А түрүүний таяр хэлдэг шиг ингээд болохгүй шүүгээд ходоод тарих хоёртойгоо алцаад байна шүү дээ. Тарих ходоод хоёрч хоорондоо ингээд нэг нь сигнал өгöd байна шүү дээ. Тарих ч нь бол ингээд сигнал өгöd өсөөд байна хой гэдэг энэ. Ходоод болонгууд тийм ээ. А тэндээ бас сонголцоод байдаг тийм. А ходоодны ханд чинь ингээд өөхөн давхруу гаргадаг шүү дээ. 3 байна 4 уруу зузаа. А таригч удирдаад за болохгүй шүүгээд ирэх юм бол ходоо чинь дээрээс хоол орж ирэхгүй байх юм бол хэвлийн хүндэтгэгүй хандах өөхнөөс орж эхэлдэг. Ерөөсө турах процесс нь тэр байхгүй. Одоо нэгээс нь ингээл унтаж явах чинь ингээл нэг одоо нэг эцэн тараг ингээл нэг шүүгдэж шүү дээ. Ингээл ингэж идэх шиг яг адилхан өөхний процесс үл тэр байхгүй. Тэр өлсөх мэдрэмж авч илээ үл чиний одоо өөхөн давхар хаана тэндээс нөгөө нэг тэр нүүрс ус гэдэг нь илүү жингээсээ тэр юугаас орж эхэлж идэг гэсэн үг байхгүй. Тэр чинь ерөөсө турах процесс явж байна гэсэн. А өсчил үйл чиний өөхнөөс чинь нэмгэрж байна л гэж ойлгох хэрэгтэй. А тэгвэл тэр чинь дандаа өсгөл яваад ич бас болохгүй. Бүр тамиргүй бол. Өвлийн үйлрэл жин барьж байгаа хүмүүсийн дэглэмийг та хэлж өгч болох уу? Дээр нь жингээ хасч нэгээд янз янзын дэглэм байж зарим 14 хоног усан мацаг барьсан. Амар хүмүүс байдаг байхгүй. Ялангуяа эмэгтэйчүүд. Чанга штэ тэг. Юу ч тийм болохгүй штэ. Тийм тэгэнгүүтээ нөгөө цүс нөт төрсөн. Тийм асуудлууд байдаг. Дээр нь одоо юу гэдэг нь шингийн бас багуудаг. Тэрнээс бол цус өтгөрөлтийн асуудлууд бас үүсдэг. Ингээд тамиргүй болчдөг. Эсвэл дасгал хийхгүйгээр ингээд хоолны дэглэм бариад турах юм бол арьс маш хүнждэг. Ерөөсөө сулардаг гэсэн. Галбиргүй л болно гэсэн. Турсан тэгсэн ер нь ингээд хамгийн өмнө унжсан. Дасгал хөдөлгөөн явж чинь булчин чинь өөр арьсны цаана байгаа. Эхлээ арьсны цаана өөх байгаа. Тэрний цаана булчин байгаа шүү дээ. Тэр цаанаас булчин чинь өөр ажиллаж иж өөхөө шатааж байгаа. Тэгэнгүүт хөс чинь өөрөө юу гэдэг тийм ээ. Арьсны зүгээр гадагшилж байгаа шүү дээ. Тэр чинь нэгсэндээ өөх л байхгүй. Ингээд ирэхээр булчин чинь тэлж агшиг процесс яваад ирэхээр арьсаа чангалж галбирч чинь л гэсэн үг. Тэгэхээр дасгал хөдөлгөөн хоол хоёрыг л заавалж авч болох хэрэгтэй. Хослуулж явахгүйгээр зөвхөн ингээл амар чанга дэглэмээр явж ингээл тэгээ өөрөө ингээд турж ингээд үүдэг. Буцаад нөгөө нэг зөвхөн дэглэмээр турсан хүмүүс маань хоолны дэглэм алдах юм бол хяналтаа алдах юм бол аюу хурд нэмдэг. Тийм. Тэгдэг. Тан уургийн дэглэм барьж ийн гээл тий. Одоо тэр янз янзын сүлжээний бүтээгдэхүүнүүд ууж байгаа л хайхал юм бол бүр тагш нэг баг даавалдаж тархалдаг тийм хүмүүс. Зөндөөл ирдэг. Би нэг юм сонссон шүү дээ. 20 турах таргалахын бишээ турахын 20% нь юу хөдөлгөөн 80% нь хоол гэдэг юм үнэ юм уу? А би яг энэ дэр бас тэгж санал нийлэхгүй байна. Тэгээ за 60% нь бол одоо хоол бол 40% нь бол хөдөлгөөн гэж би бол ойлгодог. Яг спиннинг дээр бол ерөөсөө тийм л зарчмаар юм тийм. Гэтэл ингээл одоо спиннинг дээр яг явж байгаа хүмүүс бол цаанаа л нэг аюу гоё ирч хүчийг мэдэрдэг. Маш гоё болсон юм хүмүүс зөндөө. Одоо мэдээж иргэд таргалаад ирэхээр түрүү нөөрөж ярьдаг шиг гэр бүл төрөл асуудал үүсэж байна. Тийм процессыг явдаг. Станерын манай нөхөд намайг тарган гэдэг. Ингэсэн тэгсэн гэдэг. Бараг түрүүнээс чинь нэг төрчөөд таргалсныг ойлгохгүй ч юм уу. Тээнээс олон стресстэй дэрдэг. Би ястай тураа тэм болохоо харуулнаа гэл. Ийм ирдэг бүсгүүчүүд зөндөө байна. Тураад ирэхээрээ бүр шал өөр бол авчдаг. Өөртөө ихтэй болно.
тэр нөгөө таардаг биш таалагддаг болсон хүмүүстэй ийм болдог тийм ээ. Тэгээ би ер нь ингээ годомжинд ингээл зүгээр явж байгаад ингээл жоохон махлаг захлаг бүсгүйд өнгөрөн шүү дээ. Нэг 90 хийлтэй 100 хийлтэй ч юм ингээл. Тэгэхээр аюу өөрхөн ийм нэг за энэ бүсгүй ингээ турчвал нэг ингэж харагдах байх таа гэдэг нэг ажлын онцлогоор мэддэгдэг байхгүй ингээл. Тэгвэл нөгөө нөхөр чи ер нь бол жоохон махлаг хүмүүс намайг хандахгүй шүү дээ. Чи юу лээ гэд гисэн байдлаар өнгөрдөг байхгүй. Тэгээд энэ үнийг нэг ингээд тураачих юм бол нэг ийм хүн гарч ирэх юм байна даа гэж би дотор ер нь бол боддог. Шал өөр бүсгүүчүүд болдог бах тийм болно шүү дээ. Өөрөө тийм шал өөр бол. Төрөө намайг харсан чинь чи одоо 67 хэлтэй байгаа юм. Би бүр жочсон. Үй юу вэ чи? Яаж миний 67 хэлийг мэдчихээ. Мэргэжлийн онцлог байна тий. Онцлог байна шүү дээ. Шууд хараад мэдчихээн тий. Тий. Тэгээ баг та яаж мэдсэн гэл тэгдэг байхгүй. Тэгэл бас нэг тийм арга барил болчих байна л да тухайн. Тэгээд яс жижигтэй, яс томтой гэж бас хүмүүс байгаад байна. Яс жижигтэй хүмүүс бол тураад ирэхээр бүр жижиг юм болчихдог байхгүй. Тий ингээд тэгсээр нэг юм хөвсгөр хөөхтэй байгаад байдаг. Тэр ууганд хужигдсан. Хасаад ирэхээр бүр жижиг юм болчихдог. Яс томтой хүмүүс бол ерөнхийдөө бол гайгүй. Тэгтээ жин жоох удаан буудаг талтай. Бас нэг тийм тал байдаг шүү. Тий. Одоо ингэж сууж байхад туул бит хоёрын яс том жижиг гэж харагдаж байна уу? Чиний хувьд бол би яс томтой байна гэж хараад байгаа. Өөрөө чинь бол бас их тийм ясархыг харагдаад байгаа. Тэгсээр нь 67 хэлтэй байгаад байдаг. Тийм. Өөрөө чинь хувьд бол арай яс багтай болов гэж би харж байна. 56 хэлтэй байгаа шүү дээ. Тийм ээ? Ингээ хэлж. 5-ын тоо шүү дээ. Тийм. Ингээ зарлжлаа. Зарлжлаа шүү дээ. Ер нь бол бас тэгээ яриад байдсан шүү дээ. Хөх бүкс өгзөг ингээ байхгүй болох уу яах уу золиоснд ер нь өгзөг маань өөрөө яг уу тодорхой хэмжээнд ургадаг болчих юм бохгүй юу. Ямар ч тасгал хөдөлгөөн хийгээд яг өгзгөн дээр ачаал өгөөд тийм ээ тэн дээр анхаарал төвлөрөөд яг тохирсон тасгал хийвэл өгзөг томорно. Тий. Хөхүүл томрохгүй шүү дээ. Чи ерөөдөө бол өөхөн болчихрах юм тий. Одоо жижигрээд юм хат болчихно л гэсэн. Эрэгтэй хүмүүсээ бол томорно. Бүрэн боломжтой байхгүй. Эмэгтэй хүмүүсээ өгзөг бол маш гоё болж ирдэг спиннинг хичээлээр. Тэрнээс спиннинг хичээлэл гоё шилб бүдүүрнээс олголт байхгүй. Харин ч эсрэгээр гоё шилбэнд бүдүүн хүмүүс орж ирээд түрүү нэлсэн гоё шилбэрээ бүдүүн өргөн болвол хөлрөгдөг өмд хүмүүс. Дээгүүрээ цамцын битээ хүмүүс. Тэгээ энэ дагуур бол тэр хөлрөгдөг өмд хүмүүсч болно. Тэгээд дасгал хөдөлгөөн нэгт бол тэртээ тэр 14 онд бид нэр тойрог хэмжилтүүд авдаг учраас гоёараа дэж хэдэн сантиметр ассан шилбэрээ хэдэн сантиметр багассан бай. Ордог байсан гутал нь ороод эхэлдэг ч юм уу. Ийм өөрчлөлтүүд зөндөө бий. Одоо нэг сони юм ингээд зарим нь ингээд нөгөө тур хонцлог л ахaltaа хөлийн энэ дотоод гуйны дотоод хэсгээр ингээд бүр ингээд онгоогоод ирдэг. Зарим хүүхнүүд бол нүүр хэсгээрээ энэ одоо нөлөөлөх болов нүүрээрээ бас турч марлах гин. Тий. Энэ эднэр нөлөөлөх үү? Турхад яах вэ? Яа гэсэн үг вэ? Одоо жишээ нь штэ. Одоо ингээд спиннингээр хичээлэхэд энэ хэсгүүд нь ингээ гоё тураална штэ. Гэтэл бид нар нүрээрээ ингээд байхгүй нь ойлгомжтой. Нүур турахгүй давхар. Давхар турна штэ. Тийм үү? Одоо ийм болцоор хацтай бүсгүүжэд тэр байна. Тий. Хазраараа шуугдаг тал нь юм. Зарим нь бол бас хасагддаггүй. Тийм тал байна. Одоо тэн дээр бол юу гэдэг яг нэг тийм юм биш. Ерөөдөө өөгн давхар хаагур зузаан байна. Ялангуяа гиз нуруу хэсгэр. Тэгээ гуйны дотор талд бас өөгөлт байгаа штэ. Тэгээ шилб байна. Энэ хэсгүүд ер нь хамгийн түрүүнд спиннингээр явах шатаалтыг өндөр өгдөг. Хэрвээ би турхаараа гуйны дотор тал ингээд онгоогоод алуу болчдөг бол тэрийг үлдээмээр байна гэвэл яах вэ? Болох уу? Тэр чинь ямар нэг юм залиас тийм юм бол байхгүй юу? Тийм одоо баг автомат те баг нэг жидийн юм шиг тийм бол байхгүй л да. Тэрийг бол дараа нь дасгалын дараа мэдээж хэрэг гуйны дотор талын булчин ажилуулах дасгал масгал суулт мол бол хийдэг. Одоо скват гэж яриад байгаа шүү дээ. Энэ дээр бид нар бас давхар хийдэг. Дээр нь фаланг барих гэж байж байна. Тий, энэ дасгал. Дээр нь сунгалтын дасгал бас явдаг. Тэрнээс яг одоо гуйны дотор талтай үлдээгээл зөвхөн энэ хатраараа турч яадаг гэсэн маш байна. Айгуу дураараа юм яа. Хүүхнүүд ингэдэг штэ. Спиннингийн дугуй гэртээ аваад тавьчих. Би өстой нэрээ ингээл жингээ хасчин гэдэг. Тэгтэл нөгөөх нь явандаа үлгүр болцсон байдаг штэ. Тэр хэсэг дээр яг гоё сэдв байна л да. Тэгээд энэ коронавигийн үеэр чинь буюу мосон штэ. Ингээл яасан ч яг өндөр тэр бид нар чи бас нэг юм тэр корона дахал махал гээл одоо бараг цонхон онгоолгол ингээл дуустдаг юм байж л гэж. Яг өндөө л айсан штэ. Тэгээд одоо бодоход бараг инээч чүрмэр юм шиг санагдаад байна. Тэгээд тэр коронавигийн үеэр бол хүмүүс маань за одоо яана л гэж бодож байгаа штэ. Нэг өглөө босч бүх
клубуд таацсан. За одоо бид нар ер нь яах вэ гэж бодож байгаа юм. Тэгээд манай нэг шиг багшаа та дугуйнуудад түрээсэр явуулаач гээл. Таахгүй. Нэр юу лээ гэж бодоод. Тэгээд тухайн өдрөө баг ингээд клубуд хаагдангууд нь за дугуйгаа шууд түрээсэр явуулна гээл ингээл пост оруулаад баг тэрэн зүгээр талах шиг авсан. Бүх дугуйнууд авчаал ачаа тараагаал авсан хүмүүс ирээл зүгээр ингээд ачаад аваад. Тэгээд гэртээ очиод ийх гэсэн чинь нөгөөдөл нь хараад хийх хичээл байхгүй. Болчихж байгаа байхгүй юу? Ингээд яг ямар дасгал хийх юм мэдгээ байгаа гэж. Тэнгууд нь онлайн хичээл гаргаж байгаа шүү дээ. Ингээд би өөрөө онлайн хичээл боловсруулаад гаргаж байгаа. За тэгээд эхний нэг 7 хоног аягүй явнаа эдгээр чинь бас итгэвтэй яваал ийм юм байснаа сүүл рүү алгуулсан. Яаваа гэсэн багшаа дугуйгаарч аваарай гэдэг. Хугацаа дуусаагүй дугуйгаараа авчаач гэдэг баг заа эзлээд нь штэ тий. Сүүл хувцсны үлгэр болгоцсон ингээ хувцаа хадаагаад авчихсан тий. Ийм болгочдөг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас одоо бид нэр spinning shop цэг юм байна гэдэг ийм юу эхлүүлж байгаа юм. Ерөнхийдөө одоо тий дэлгүүр гэх юм уу. Альбаасны ийм одоо дэлгүүр эхлэх сайт ажиллуулж эхэлж байна л да. Энэ ажлууд бас явж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ялангуяа орон нутагт хүмүүс маш их дугуй авчижээ. Коронавиг үеэр авсан юм мэдэхгүй. Тэгээ хичээл байна уу? Дугуй байна уу гэсэн хүмүүс их байна. Тэгээ энд хүмүүстээ бас нэг жоохон чиглэсэн яг ийм хичээлүүд нь гаргая. Дугуй хөдөлтөөнүүдийн явуулъя тийм ээ. Яг гэрийн зориултын одоо дугуй гэж бас нэг тустай байна л да. Танкимих гэж бас нэг өөр байдгийг. Энэ хоёр бол бас нэг юм ялгаатай байдаг. Тэгэхээр яг энэ онлайн чиглэсэн бас нэг тийм хичээл дасгал сургуульд тийм ээ. Дугуйнуудыг бас ингэж нэвтрүүлэх хэрэгтэй байна гэж би бол ойлгож байгаа. Та дээр нь энэ чиглэсэн бас нэг юм хоолны дэглэм ч юм уу тийм ээ. Ийм цэс гаргаад ингэ явъя гэсэн. Гэртээ хүүхдээ хараа байж байгаа бас идэвхтэй турыг гэсэн өсвөж зөндөө байгаа. Тий. Ихэнх нь бол яг гоо тэгэл гэртээ бол дугуй тавь бодлоо байна гэл. Ялангуяа гүйлтийн зам байж л идэв шүү дээ. Тэгэл. Нэрэ гэртээ хийхгүй болвол бас ингээд явж очоод тэр чин цаг штэ. Ажилтай ч эмгтээчүүд амжитгүй хүмүүс байгаа. Гэхдээ гэртээ дасгал хөдөлгөөсөөс танкимаар явсан хамаагүй илүү л дээ. Ер нь бол яг энэ тэр чин дотор нь ороод ерөөс бужигнаалж авчиж байгаа штэ. Ерөөс тэр эмоцонд ороод өөр өрөхгүй босоож ийхээс өөр арга болчихж байгаа. Хоо чи бос гэж ордон штэ ерөөс. Бас энийг ингээ яваадаг гэл. Эхлээд орж ир ямар ч техник байхгүй. Угааж битгэхгүй. За эхний өдөр нь бол тооромзон баг зэрэг хөндрүүлж өгнө. Тэгээ нэг 2 өдөр бол дугуйтгаа ноцолтой явж илэг. Тэгэхгүй бол эн чинь нөгөө ганц хөтлөгчтэй учраас ундаг дугуй шиг шаардахгүй шүү дээ. Аваа шидчихнэ. Тийм учраас тооромзын хөндрүүлээд ингээ аюулгүй байдлыг хангаад тэр үннийгээс анхаарал тавиал явж байна гэсэн үг байхгүй. Тэгээд 2 өдөр нь дугуйтгаа харьцаа сураад ирэнгууд нь ачаалын баг багаар нэмж өгдөг. Тэгээ сарын дараагийн нөгөө хүн чинь зүгээрс адуу шуулсан юм чинь. Дугуун дээр нөгөө техник мэддэг болсон. Амьсгаа байхгүй болсон. Ийм болол ирдээ. Хичээлээ зааж байгааг бичлэгийг харсан чи хөгжим дотор юу гэдэг нь мэдэгдэхгүй ам нь хөдлөөлөх юм аа. Тэгснээр зөвхөн дугуй заахгүй жихгүй гэл гарна гэл дээш доош хөдлөөл. Би тэгэл энэ одоо загнаад байгаа юм болоо яагаад байгаа юм бол гэл яг юу гэж хэлдэг юм бэ? Тархан байжтай болооч их. Тэр хүн ухаан алдах гэж нүг гэдэг баг хараал мэддэг байхгүй. Тэгэхээр ингээл 20 хүн явж байгаа чинь тэр хүн зөвж ийж гэнэ буруу ийж гэнэ гэдгийг шууд хараал мэддэг. Тэгээ нэг спиннингийн заал орчин чи ерөнхийдөө болж байгаа харанхуй талтай. Энэ клуб маягийн явна шүү дээ. Тэгээд энэ дон чи утаа мутаа тавь. Сүүлдээ би одоо ингэ спиннинг нөгөө заавал нэг юм гэл нэг юм шорт бодуулахтай байх хэрэгтэй юм дасгалж болж. Бүр юм entertainment болгоод бүр юм бомбор хүртэл хийлгэж байгаа юм одоо спиннинг зориулсан юм гялгар тайзны юм шиг болгоод байдаг. Одоо манай шамнэр бүгд мэдэн дээ. Жог урлаг тал руу дагаал дуулаад дугуун дээр яваал те миг зэгтээ тэр явна шүү дээ. Яг нэг бүртэй юм шүү дээ. Бараг тоолт хийж байгаа юм шиг юм болно шүү дээ. Энд дээр чинь тэгэл тэгжээж нөгөө хүмүүс нөгөө дөрөн сүүл рүүгээ дагаа дуулж муулцээ тэр ингээл бүр ингээд тасарцсан юм чинь тийм гоё байдаг. Ер нь тийм л эмоцийг л мэдэрдэг. Тэр нөгөө спортын юу тэмцээн болдог гэдэг байгаа шүү дээ. Тэр бүрстэй айхтар юм болдог байна да тэгвэл. Тий, ер нь бол тэгнэ. Тий, тэгээд манай монголчууд гадаадынхантай бас өрсөлддөг. Өрсөлдөн шүү дээ. Бид нар чинь 17 онд Кей Томпсон гээд Америкийн алдартай дасгалж болох тэр Арена Грандегийн клип байдсан шүү дээ. Тий. Тэр клипийн дэглэсэн нөхөр байдیں۔ Хар нөхөр байдیں۔ Тэгээ тэр Кей Томпсон бид нар 17, 18-нд 2 шуудаа Монголд урч авчирч хамтарсан сургалт хийсэн. Ерөөдөө за Европт бол нэг иймэрхүү хэмжээнд хөгжиж байгаа юм байна те. За бид нар бол бас өөрсдөө дутуу үнэлж болохгүй юм байлээ. За Хятадд бол нэг иймэрхүү хөгжд юм байна. Солонгосоос бид нар бас
хамгийн топ спиннингийн багаар нурж авчиж хамтарсан сургалт хийж ил байлаа Монголд их онд орж авчираа. Тэгсэн чинь манай хаана явж байна? Манайгуул тэгтээ ер нь бол сайн шүү. Сайн. Тий. Би бол тэгж боддог. Ялангуяа тэр нөгөө деталь юм дасгалуудыг бол маш сайн хийдэг. Солонгос бол жоохон K-pop тал руугаа хөгжсөн. Хүмүүс нэг тэр жингээ хаасна уу байна уу ер нь бол хамаахгүй. Орж ирээж игээл явах нь яваал бич. Бид нар ч өөр хүн болгон дээр адил ингээл зөвлөөл за чи яаж нөө жингээ хаасч гин үү те. За энэ хол ингэж өөрчлөлөө шүү дасгалаа ингэж хийшүү гэл аль болох бид нар айгүй детальчж ажилт юм байлээ. Дээр нь бид нар нөгөө жин хасах тал руу илүү их анхаард юм байна гэж баарсан. Нөгөө нөхдөө чи хараад пөөх 20 кг хасцсан юм уу? Бүр ингэж хасдаг юм уу гайхаад байна. Тэдэрт бол нэг тийм хасах нэг тал руу бол биш. Тэгэхээр спиннинг чинь зөвхөн жин хасах биш өөр зориултаар бас хичээлж болох юм байна дээ тийм. Тийм шүү дээ. Юу ямар зориултаар хичээлэх вэ? Одоо жингээ хасах би түрүүнд хэлсэн шүү дээ. Ер нь бол заавал нэг жин хасах тал руугаа биш. Тэн дээр ингээд гоё стрессээ тайлдаг. Тэ. За дээр нь одоо тэсвэрэн булчингаа хөгжүүлэх тийм ээ. Дээр нь одоо бүр саксны хөл бөмбөгийн тамирчид хүртэл над дээр ирдэ шүү дээ. Одоогийн хүртэл ирдэг. За нэг жоохон ингээд тэсвэрэн булчингаа хөгжүүлмээр, жоохон хурдаа хөгжүүлмээр байна тэргээд багш нь авчираад сургалт аваад тэр ингээд явж исэн юмнууд бол би тохиолдол байдаг. Үндсний бүхийг нь ч гэсэн жоохон хурдтай болмоор гойны булчин дээр ч юм уу эсвэл жоохон тэсвэрэн булчингаа сайжруулах тэргээд ийм юмнууд төр бол явдаг. Хайлт өнөр танай клубийнхэн спиннингийн шулуунууд гэсэн байлуу. Тэгсэн чинь би бас ямар хөөрхөн хөгжилтэй юм те. Зүгээр л ингээл урвааж очиод яана дугуугаа жиндэ гэхгүй те. Айгүй хөөрхөн юм чих мэгтэй юу муур зур болцсон. Ингээ хөөрхөн сууцгааж ирсэн. Анх удаа тэрийг хийсэн л те. Тэгээд хаалаа өнөхөр одоо яагаад спин хаалаа партига байж болохгүй ингээд санаа гаргаад тэгээ бид нэг клубтай яриад ингээд хамтраад хийсэн. Тэн дээр чи баг нэг 100 орчим дуугаа засагдсан баг. Тэгээд хүмүүс маань хичээлэхт бол амар гоё юм аацтай. Тэгээ би бас тийм хувцалтай ирнэ ч нэг төсөөлөг үлдээд өөрс нь айгүй өөр ач холбогдлогод ирсэн. Тэгээд маргааш нь тэр пост мост оруулсан чинь тэгэл хүмүүс ийм баярын станерэ ялаа Монгол алдсан барьсан гэл ярьж л байдаг л дээ. Тэгтээ яг хуу цаг үеийг бид нар ч нийлүүлээд спиннинг дээр бас тийм байж болно шүү дээ. Энэ бол тэгээ тэсвэр алдах гэдээсэн бол би бол 100 хүн дотор орчвол тэр дотор уйлаагаал шантрыг гэж бодохгүй. За хэвээ тэсэл гарыг даа гэж. Тэгэл гарах юм шиг л. Ер нь гоё спиннинг бол үнэхээр гоё. Би өөрөө тэгээ энэ спорт руу ороод одоо ингээд 10 жил болцсон байна шүү дээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг энэ спиннинг спортоор дамжуулж, олж, судалж, сурж цааш бас суралцаж явж байна. Тэр дундаа одоо бас спиннингийн анхдагч гэдэг юм уу тийм нэршил одоо анхдагч болно гэдэг бол хамгийн гоё зүйл гэж би ойлгодог шүү дээ. Яг нь надаас өмнө өөр спиннингуд бол байсан шүү. Тий 15 онд бол байсан. Тий тэгээд яг нийтэд төгжүүл таниулах ажлыг би хийсэн болов уу гэж ойлгож байгаа. Тэрнээс одоо би ингээл анхдагч би бол холбооны одоо тийм тэргүүн мэргүүн тэргээл нэг эцэж идэлтэй явдаг л дээ. Тэгээд холбоондоо илсээд багш болоод суралцаад одоо явж байгаа маш олон хүмүүс байна. Хамгийн гол нь би хэлдэг хүний эрүүл мэндээр тоглож болохгүй шүү. Бид нэр энэ дээр маш сайн ажиллана шүү. Ядаж чин сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг байгаарай. Дээр нь тасгалжуулагч бол одоо намайг хүн хараад л баг энэ хүн бол цоо ирүүл тий аюу зөв хоолдог л гэж ойлгож байгаа. Надаас л үлгэр дүүрэл авч байгаа шүү дээ. Спиннингийн багшаасаа. Юунийч багш байсан. Тэгтэл тэр хүн бол тасгалжуулагч нь л яг статус байр сууриас л хандах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй одоо ингээд нэг хов ярддаг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо ингээд нэг юм сэтгэлээсээ хичээлээ заадгүй ч юм уу тийм ээ. Ийм байж ерөөсөхгүй. Би бол өөрөө ингээд яаж ядарч исэн за яаж хийж байгаа хичээлээ гард гарна шүү. Гоё ингээд нэг зарим өдөр үнэхээр тийм нэг юм хүч харахгүй үе байна. Зарим өдөр амар гоё хичээлээ заагаал гардаг ч үе байна. Тэгтээ би хизээ шамнартайгаа дундаа ороод юм уу эсвэл шамнартайгаа шовуудаа ч юм уу. Эсвэл шамнартай ингээд нэг хов ирээ ч юм уу ийм зүйл бол байдаггүй. Мэдээж хэрэг хүн жимж идэн нөө. Тэр бол хөшигний ардл байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр намайг ард тэр хүмүүсийн сэргэлт авч байна. Ирч хүчийг авч байгаа учраас чи манлайлагч үлгэр дөөрэл байх хэрэгтэй шүү гэл. Ер нь багш спиннингийн багш нартай бол тэрийг л байна гэлдэг. Спиннингийн багш болъё гэвэл яг уу. Сургалтандаа суу. Хэр удаан сурж иж багш болдё? Ер нь багтаа 2 сар. Ер нь удаан суу шүү. 2 сар явж иж ерөнхий техникүүд мэдчих авна. За энэ цогцолт нь чумбалт нь хайлын солбох нь хайлын тий хурд авах яаж ямар техникээр авдгийг энэ хурдыг авахд аль булчин дээр илүү ажиллаж чинь гэдэг юм уу. Тэгээд давхар дасгал хөдөлгөөн шинэ хичээлүүд гэж явцдаг. Хичээл маань
эхлээд зөөлнөөс тэгээ чангараал явах нь шүү дээ. Тий ингээ булчин чинь халаагүй байхад нь үдээдэж болохгүй байхгүй тэр хүмүүсийг. Эхлээд ингээ халаад ирэнгууд нь баг бахар хичээл манд чангараа явна л гэсэн. Дунд нь бас амралтай өгөн тэр чинь. Дандаа юм хичээл явах. Ерөнхийдөө хүн маань нэг 2 минут 30 секунд явбал амьсгалаад эхэлж байгаа. Тэгвэл тэн дунд нь ерөнхийдөө минийх нэг 30 секунд юм уу 1 минут яваад жоон амралт өгдөг. Ингэж бас тухайн хүн маань гоё сэргэлт авч чаддаг. Ийм спорт. Тэгэхээр энэ их нарийн бас тийм байдгийн шүү яг үндэ. Тийм байна. Өөрөөсөө та хоёр ингээд хичээлээд үзвэл мэдэрнэ л дээ. Тэг баг тийм ээ. Би бол тэр байдгийн байна. стресс тайлдаг тэр ирч хүч гэдэг нь надад тест аюу санаг. Тэгэл ингээл би ч өөрөө тийм стрессээ гоё тайлал гардаг. Тэр хүмүүсийг хараад зааж би өнөөдөр хичээлээс тултал орлоо та гэл. Яаж ядарч ийсэн орой би бараг чүнхээд авахгүй хард шүү дээ. Гэтэ одоо бол нөгөө харьцангуй ингээд багш нартай олцсон болохоор ингээд натаа надад ажил явж яана л да. Гэхдээ би өөрөө ингээд нэг 2-3 хоног ингээд дасгал хийхгүй болоод ирэнгүүл дууж хийхгүй л ингээд би хүндрээл. Жохо стресст гаж байгаа юм шиг. Тэгэл түүчрэнд орохоор бүр ингээд байхгүй болж байгаа шүү дээ. Тэгвэл дуугаа тэнд ороод төгжирж байгаа газар ч муухайхан салбар дээр очиад хичээлээ заагаал гараад ирэхээр маш гоё ирж хүч аваад. Амьдралын нэг хэсэг бүр болцсон байна. Бүр тийм дадал Тийм байна. 100 дугуй ундгүй. Одоо ингэж бодож байгаа шүү дээ. Би энэ цэцэрлэг түрээлэн ч юм уу 100 5-6 сар маруулаад ирнэ шүү дээ. Бол дараа л хүмүүс ч өглөө болгон гадаа мадаагүй гэл алхаа одоо бол амар болцсон шүү дээ. Ууланд би ч одоо шавнырыгаа уул мол руу маш их авч явдсан шүү дээ. Ангангаар салбаас. Тэг чи сүлдийнх явж ийн гэдэг үр хүмүүс амтахгүй. Дээр нь уул руу богдул руу явхад баг ингэ зүрх зайг болт шүү дээ. Тэр жимээр. Бүр тийм их болсон байлээ тий. Тэрээс 10 жилийн өмнө баг ууланд алхаж ивэл энэ мэдрэл мотой байна гэж хардаг байсан баг. Баг юугаа хийж яваа гэж боддог байсан баг. Одоо бол хүн болгон алхадаг болсон. Хаад бүтэн сайнгүй. Өвөл зөнгөө. Тий өвөл зөнгөө. Өөр тийм болсон байна. Бас сайхан. Тэрнтэй яг адилхан өвөл зөнгөө спиннингээр хичээлдэг хүмүүс бас маш их болцсон. Ийм байна. За баярлалаа. Бидний ярилцах цаг ер нь төгссөн байна, болсон байна. Тэгэхээр өнөөдрийн өндөр өсгийт подкастын зочноор сонсогчдоо Монголын эргэлтэт дугуй холбооны тэргүүн сүлд спиннинг клубын захирал Мөхс сүлдтэй ярилцлаа. Туулалт хоёр талд нь сууж аваад сэтгэл зүй өөрсдийн жин тэгэл ер нь жин хасалт гэл ер нь спиннингийн талаарч мэдээлэлтэй боллоо. Баярлалаа зочиндоо. За баярлалаа. Та хоёртай ч гэсэн ажил амжилт хүсье. Тэгээд илүү жингүүл байвал одоо тийм ээ. Урт наслахын үндэс болол гэж ойлгож байгаа. Тэгээд сүүлийн үед хүмүүс бас илүүдэлжин дээр маш их анхаардаг болсон шүү. Тий. Тэгтэл 68% нь илүүдэлжин одоо тархалтай байна гэсэн юм судалгаа байна шүү дээ. Монголчуудын тий. Дээр нь 10% тутмын баг нэг 5-6 ч юм уу. Бас илүүдэлжин асуудалтай л явж байна. Тэрнээс заавал хүнд чинтэй биш. Тухайн өндрөөс хамаараа тийм ээ. Тухайн хүнээс хамаараад жингийн илүүдэлтэй л байгаа. 57 хэлтэй байсан ч гэсэн жингийн илүүдэлтэй байна л гэсэн юм. Унш харж штэ. 5 ил хас гээл 3 ил хас гэл ийм юм яригч юм. Гэрс нэг юм дундуур нь асууж. Жингийн илүүдлээс гадна жингийн дутагдaltaй хүн явж болох уу? Жингийн чанга хөгжил. Тийм хүмүүс ярьдیں۔ Над руу. Тэрийг асуугаа марч. Булчингийн маас нэмэх гэсэн юм а гэдэг. Гэхдээ булчингийн маас бол спин нэмэхгүй. Ер нь бол тий. Тэрийг бол арай өөр фитнесээр явдаг ч юм уу. Нэмэлт уургалаг тийм ээ. Тийм хоол хүн сэргэлж иж ирнэ юм. За маш баярлалаа. За баярлалаа. За сонсогчдоо Хөгтөнгөр радио өндөр өсгийт подкастын энэ дугаартай хамт байсанд баярлалаа. Хөтлөгч Туул Аймаа, өнөөдрийн зочин багш, дасгалжуулагч Мөхс сүлд гур байла. Дараагийн дугаараар эргээд олзъя. Баярлалаа, баяртай. За